харьцангуй онолтой quantum mechanic руу орох гэж байна гэсэн үг тийм ээ. Relative quantum mechanic руу. Тэгэхээр тэрэн дээр бол бид нэр Лоренц бүлгийн дүрслэл хэрэгтэй болно. Тэгэхээр Лоренц бүлгийн дүрслэлийг ярихаас өмнө хэвлээд ESO 4-ийг ярив. ESO 4 хэмжээстэй эргүүлэлт. За энэ яаж тодорхойлогдох вэ гэхээр ерөөсөө эхнээс нь ингээ одоо 4 хэмжээстэй нэг вектор байлаа гэж бодъё тийм ээ. R4 гээд. Тэгэхээр V гэдэг нь болохоор ийм 4 байгуулагчтай юм гэсэн үг шүү дээ. 4 байгуулагчтай юм гэсэн үг. Тэгээ энэний уртыг нь зөвхөн нөгөө байдаг томьёогоор тодорхойлъё. V-ийн квадрат нэмэх нь V2-ийн квадрат. Ингэм бол энийг ингэж бичиж болж байгаа юм тийм үү? V транспоз V гээд өөрөөр хэлбэл V-гээ яасан бэ? Баг нь вектор гэж үздсэн байна тийм үү? V4 гээд энэ болохоор чинь V-г транспоз болно шүү дээ. Тэгээ V нь болохоор доошоо ингэ бичигдсэн юм байна. Ингэж бичиж болно. За тэгээд ийм шугамн хувиргалтуудыг сонирхъя л доо. А гээд R4-өөс R4 рүү болгосон. Өөрөөр хэлбэл 4-ийг харьцах 4 матрицууд гэсэн үг тийм ээ. Ийм матрицууд байна гэсэн үг. Тэг ямар шугамн хувиргалтууд юм бэ гэхээр энэ зайг хадгалдаг. Өөрөөр хэлбэл А-г V дээр үйлчлэхэд ямар ч V-ийн хувьд энэ зай буюу уртыг хадгалдаг тийм үү? Тухайн векторын уртыг хадгалдаг. Тэгэхээр шугамн учраас эн чинь зай хадгална. Яагаад гэвэл V-гээс асхан W гэж байвал AV-гээс асхан AW маань өөрөө A V-гээс асхан W болчих шүү дээ. Тэгэхээр энэ V-гээс асхан W гэдэг векторын уртыг хадгална гэдэг нь болохоор VW гэсэн хоёр цэгийн хоорондох зайг хадгална гэсэн. За тэгэхээр энийг цааш нь бичиж томьёогоор. За зүүн гар талыг нь бодох юм бол за AV-гийн квадратаар бичвэл AV транспоз AV гэсэн үг. Тэгэхээр энэ чинь болохоор VA транспоз AV гэсэн үг тийм үү. Тэгээ энийг бид нар яаж авах вэ? Энийг бид нар V транспоз V гэдэгтээ тэнцүү байхыг шаардж байгаа шүү дээ. Тэгээд энэ дурын V гэсэн векторын хувьд тийм ээ. Тэгэхээр хэрвээ энэ баруун гар талд энэ дотор би ингэж төсөөлж болох юм. Зүгээр дунд нь нэгж матриц байна гэдэг ингээд төсөөлөх юм бол энэ юуг шаардж байна гэхээр энэ дунд байгаа A транспоз A гэсэн матриц маань нэгж матрицтай тэнцүү байхыг шаардж байна тийм ээ. Тэгэхээр ийм юм. Тэгээ энэ шаардлагыг хангадаг матрицуудыг цуглуулах юм бол ESO4 биш O4 нь гарч ирдэг тийм үү. O4 гэхээр ортогонал 4-ийг харьцах 4 ортогонал матрицуудын олонлог болно тийм ээ. Ортогонал матрицуудын бүлэг болно. Энэ дээрээс нэмээд хэрвээ тодорхойлогчийг нэг байхыг шаардчих юм бол ESO4 гарч ирж байгаа. Тэгэхээр ESO4 юу гэж тодорхойлох вэ гэхээр за 4-ийг харьцах 4 матрицууд тэгээд ортогонал дээрээс нь тодорхойлогч нь нэгтэй тэнцүү. Тодорхойлогч нь нэгтэй тэнцүү гэдэг нь яг ойлтыг зөвшөөрөхгүй гэсэн үг тийм ээ. Ойлт байхгүй зөвхөн эргүүлэлтүүд орж ирнэ гэсэн үг. Одоо өөрөөр хэлбэл юу гэдгийг ийм баруун тишгээ эргэсэн ийм хөрш байхад тийм энийг зүүн тишээ эргэсэн болгодог тийм хувиргалтуудыг л тэр хувиргалтуудын O дотор байгаа шүү дээ тийм ээ. Тэрийг нь авахгүй байвал ESO4 болчихж байгаа. За тэгээд ESO4-ийн дүрслүүдийг ярихын тулд эхлээд бид нар яг хаанаас гарч ирснийг нь ярихын тулд эхлээд нөгөө юуны 3 хэмжээстэй эргүүлэлтүүдийг кватернионоор яаж дүрсэлж байсныг санацгаая. Тэгэхээр X, Y, Z гэсэн байгуулагчтай ийм векторт P гэсэн кватернион харгалзуулсан. Тэгээд эргүүлэлтийг нь болохоор бас нэг кватернион төлөөлнө. Энэ кватернионын координатууд нь болохоор косинус θ кох нь 2 энэ синус θ кох нь 2 гэсэн координатуудтай. Энэ нь болохоор нөгөө 4 хэмжээстэй кватернионы окторгууд нэгж бөмбөлөг дотор нь харьяалагддаг ийм кватернионууд байсан тийм ээ. Энэ Q гэхээр ийм
энэ дотор байдаг юмнуудыг хэлж байгаа. За тэгээд эргүүлэлт нь яаж тодорхойлох вэ гэхээр за P гэдэг кватернион өгсөн байхад P гэдэг нь тусгай кватернион байгаа шүү дээ тийм ээ. Юу байхгүй. Бодит хэсэг байхгүй. Цэвэр хуурмаг IJK гэсэн юутай. Энэ болохоор энэ юу гэсэн үг вэ гэхээр энэ эхний энэ нь косинус лета коох нь 2 гэдэг нь бодит хэсэг нь. Тэгээ энэ нь хуурмаг хэсэг гэсэн үг шүү дээ тийм ээ. Кватернионы дөрвөн хэмжээстэй. Тухайлбал энэ N гэдэг чинь болохоор тоо биш тэнхлэг байгаа тийм ээ. N1, N2, N3 гэдэг. Энэ нь болохоор нэг журттай зүгээр 3 хэмжээст вектор байж байгаа. За тэгэхээр P-г яаж эргүүлэх вэ гэхээр Q-гээр урдаас нь үржүүлээд Q-гийн хосмогоор ардлаас нь үржүүлсэн ийм л юм байна. Тэгээ энэ юуг тодорхойлдог вэ гэхээр бид нар үзсэн тийм ээ. Нэг урттай кватернионуудаас S-о 3 руу буулгасан хоёрыг харьцах нь 1 гэсэн харьцаатай ийм буулгалтыг тодорхойлдог. Хоёрыг харьцах нь 1 гэсэн гэдэг нь юу вэ гэхээр энд байгаа 2 элемент тийм ээ. Энд очихоор 1 болдог. Тийм юм хэлж байгаа. За тэгээд цаашлах юм бол энэ S3 гэдэг маань нэгж кватернионуудын оллог нь SO2-той изоморф гэдгийг харсан байгаа. Изоморф гэдэг нь ерөөсөө яг бүлгийн хувьд яг адилхан гэсэн үг юм уу? Бүлгийн хувьд ч гэсэн топологийн хувьд ч гэсэн яг адилхан болж таарч байгаа. За тэгэхээр энэ нь ямар юм бэ гэхлээр яаж тодорхойлогдсон юм бэ гэхэл за би нэг шинэ хуудсан дээр тавьчих. За T дээр нэмэх нь X нэмэх нь YJ XI нэмэх нь YJ нэмэх нь ZK гэсэн энэ кватернион байлаа гэж үү. Тэгвэл энэ кватернионыг ийм матрицаар хоригдог. T-г нэгж матрицаар үржүүлээд хасах нь I гээд X сигма 1 нэмэх нь Y сигма 2 нэмэх нь Z сигма 3 гэсэн тийм ээ. Энэ сигманууд болохоор Паулийн матрицууд байна. Тэгэхээр одоо жишээлбэл одоо ийм эргүүлэлтийн кватернион байлаа гэж хэлдэг тийм ээ. Тэр эргүүлэлтийн кватернионыг энэ IJK гэдгийг ашиглаад бичвэл ямар юм болно гэсэн үг. N1 за синусыг нь би ард нь гаргачих. Ард нь урт талд нь гаргачих. Синус атлетик бахан 2 гэдэг. Тэгээд N1I N2J N3K гэсэн юм байгаа гэсэн үг шүү дээ тийм ээ. Тэгэхээр энэ Q гэдэг эргүүлэлтийн кватернион маань хаашаа явна гэсэн үг. Ямар матриц дээр очно гэсэн үг. Энэ болохоор косинус летик бахан 2-ыг үржих нь нэгж матриц хасах нь тэгээд I синус летик бахан 2 нь байж байна. Тийм ээ. Одоо энэ юг доотлын юунд оруулах гэдэг шүү дээ. Доотлын том юм. Тэгэхээр I байна гэсэн үг. Тэгэхээр X нь юу гэсэн үг вэ? X нь синус летик бахан 2-ыг үржих нь N1 гэсэн юм байгаа даа, тийм ээ. За тэгээд арт талд нь юу авах вэ гэхээр N-ийг үржих нь сигма маягтайгаар бичнэ. Энэ зүгээр ийм тэмдэглэгээ N1 сигма 1 нэмэх нь N2 сигма 2 нэмэх нь N3 сигма 3 гэдгийг ингэж тэмдэглээд байна. Тийм ээ. Сигманууд нь матрицууд байгаа шүү дээ. N-нүүд нь болохоор зүгээр тоонууд. Тэгэхээр ингээд бодглохлоор эцэстээ нэг 2-ыг харьцах нь 2 матриц гарна гэсэн үг энд. За тэгээд нэгж матрицаас хасаад ингээд ийм эргүүлэлтийн матриц. Эргүүлэлтийг төлөөлсөн SU2 гэсэн матриц гарч ирнэ. За тэгээд тэгсэн чинь дөрвөн хэмжээст эргүүлэлт энэ дээр яаж гарч ирдэг вэ гэхлээр ингэж таарч байгаа. Одоо энэ P дээр жишээ P гээд 3 хэмжээстэй векторыг кватернионоор төлөвлүүлэхээр цаана нэг юм үлдчихэд байгаа биз. Одоо энэ бол зөвхөн хуурмаг хэсэг гэсэн шүү дээ тийм ээ. Тэгэхээр P гэсэн бүтэн кватернион байх юм бол 4 хэмжээстэй вектор болно шүү дээ. 4 хэмжээстэй окторгууд байгаа тийм үү. P тэнцвүүд T нэмэх нь XI нэмэх нь YJ нэмэх нь ZK гэх юм бол энэ бол кватернион нэгдүгээр. За тэгээд кватернион гэдэг чинь 4 хэмжээстэй окторгуудтай адилхан юм байж байгаа тийм ээ. 4 хэмжээстэй. Тэгэхээр хэрвээ энд 3 хэмжээстэйгийн оронд 4 хэмжээстэй юм байвал яг өөрөөр хэлбэл
энэ бидний яриад исэн 3 хэмжээст эргүүлэлт гэдэг томьёо маань энэ кватернионы эргүүлэлтийн томьёо маань жинхэнэ болвол цаана байсан тэр 4 хэмжээст окторгоо дотор эргүүлэлт хийдэг томьёоны нэг тухайн тохиолдол юм биш үстэй гэсэн таамаглал гарч ирнэ, тийм үү? Одоо энэ дээр нь тэг нэмээд энэ нэг нь ямар нэг байдлаар өөрчлөлтөх юм уу? Тэгэхээр тэр нь бол гэсэн чинь үнэн болж таарсан. Тэгэхээр өөрөөр хэлбэл энэ теоремыг Кейли Артур Кейли гэдэг математикч 1854 онд баталсан. Тэгэхээр 4 хэмжээст эргүүлэлтийг 2 ширхэг кватернионоор 2 ширхэг нэг журттай кватернионоор төлөвлөж болно гэж хэлсэн. За PQ гэдэг кватернион байна. X гэдэг нэг 4 хэмжээстэй вектор байна гэж бодъё. Тийм ээ. Кватернионыг 4 хэмжээст окторометр авч үзсэн. Тэгэхээр эргүүлэлтийн томьёо нь юу юм бэ гэхээр зүгээр л энэ ерөөсөө X-ийг урд талаас нь P-гээр үржүүлээд ард талаас нь Q-гийн хосомгоор үржүүлсэн юм. Өөрөөр хэлбэл энэ томьёог өргөтгцсэн байна гэсэн үг тийм ээ. P гэдгийн орнод X байгаа гэсэн үг шүү дээ. Тэгэхээр X-ийн урд талаас нь нэг кватернионоор үржүүлээд ард талаас нь өөр нэг кватернионоор үржүүлсэн байна. Энд болохоор хоёулаа адилхан байж байна тийм. Тэгэхээр адилхан байдаг тохиолдол нь болохоор 3 хэмжээст эргүүлэлтийг өгдөг гэсэн үг. Өөрөөр хэлбэл энэ 4 хэмжээст октороо дотор T гэсэн нэг тэнхлэг байж байгаа тийм ээ. Тэр T тэнхлэгийг нь хөдөлгөхгүйгээр бусад энэ нөгөө 3 хэмжээстэй хэсгийг нь хөдөлгдөг. Тэр эргүүлэлтүүдийг ярьж байсан гэсэн үг юм. За тэгэхээр эргүүлэлтийн матриц нь болохоор PQ гэсэн кватернионд харгалзах эргүүлэлтийн матриц нь болохоор PX эргүүлэлт хувиргалт нь болохоор PXQ гэсэн юм байна. Тэгээ энэ RPQ нь болохоор ESO4 дотор ордог. За энийг бол бид нэр батлахгүй. Гэхдээ жишээлбэл энэ дээр ингэж үржүүлэхэд X-ийн урт хадгалагдана гэдэг нь ойлгомжтой байгаа. Өөрөөр хэлбэл энэ PXQ гэдэг ингээд уртыг нь авах юм бол кватернионы окторгойд энэ урт гэсэн функц нь ингээд салдаг. Үржүүрийн урт нь болохоор уртуудын үржүүр болчдөг тийм ээ. Комплекс тооны абсолют утгатай адилхан. Тэгэхээр PQ2 нь болохоор юу байгаа шүү дээ. Нэгж бөмбөлөгд орж байгаа шүү дээ тийм ээ. Нэгж бөмбөлөгд орно гэдэг чинь PQ2 нь шүү тийм ээ. Энэ урт нь биш. PQ нь 2 нь нэгж бөмбөлөгт энэ P жишээлбэл нэгж бөмбөлөгт орно гэдэг нь болохоор урт нь нэгтэй тэнцүү гэсэн үг тийм ээ. Тэгэхээр урт нь нэгтэй тэнцүү гэдэг ингээд энэ бол шууд амархан гарч иж байгаа. За тэгээ шугамн чанар нь амархан гарна. Тэгэхээр урт хадгалдаг гэж байна. Шугамн гэдэг нь ойлгомжтой. Тэгээд юугийн тодорхойлогч нь детерминантанд нэгтэй тэнцүү гэж харуулж болно. Энийг нь алгасч хэвтүүлээ. Тэгэхээр эндээс юу гарч ийн гэхэл эндээс энэ томьёо энэ юу гарч байгаа тийм ээ. За тэгээд дээрээс нь энэ дүрслэл болно. Дүрслэл гэдэг нь болохоор кватернионыхоо окторгойд үржүүр авч үзэхэд Q1 Q2 X гэж тийм үү. Энэ нь болохоор тэр ESO4 дотроо матрицуудыг үржүүрт бууна гэсэн үг. Тэгэхээр энийг чинь бичгээр юу болох вэ гэхээр P1 P2X Q2 ийм болно шүү дээ тийм ээ. Тэгэхээр энийг бид нэр яаж харж болох вэ гэхээр эхлээд P2 Q2-оор эргүүлэлт хийчихэд дараа нь P1 Q1-ээр хийсэн байна гэж хэлж болж байгаа тийм ээ. Өөрөөр хэлбэл R P1 Q1 R P2 Q2 X гэсэн үг тийм ээ. Тэгэхээр энэ нь өөрөө энэ R гэдэг функц нь өөрөө бас юу болж байна гэсэн үг. Дүрслэл буюу бүлгийн гомоморфизм болж байна гэсэн үг.
Тэгэхээр энэ R нь ямар юм байдаг вэ гэхээр яг түрүүний нэг 3 хэмжээстэй эргүүлтийг ярьжсэнтэй төстэй. Одоо юу болчих вэ гэхээр SU2 гэсэн 2 бүлэг болчихлоо шүү дээ. Яг нэгдүгээрт эхлээд ийм байсан тийм ээ. Эхлээд S3-ыг үржих нь S3-аас энэ нэг R гэдэг функцээр SO4 рүү бууж байгаа. Ийм бүлгийн homomorphism байна. Тэгээ энийг нь 2-1-ийн харьцаатай гэж харуулж болно. Тэгэхээр S3 одоо энэ зүүн талынх нь S3-ыг үржих нь S3 гэдэг чинь нэг 2 бөмбөлөг шиг юм байгаа тийм үү. Бид нэр зурж чадахгүй болохоор ингээ 2 хэмжээстэй бөмбөлөг шиг зурч ил да. Ийм юм байгаа. Тэгэнгүүт энэ окторгын цэг гэдэг нь болохоор энэ хоёр бөмбөлгөөр дүрслэх юм бол хос 2 цэгээр дүрслэгдэн тийм ээ. Жишээлбэл ийм нэг цэг байна. Энэ улаан цэгийг нь хөдөлгөнгөө бэхэлчээд нөгөө цэгийг нь энэ хоёр дахь бөмбөлөг дээгүүрээ гүйлгээд хахад өөр цэгүүд гарна гэсэн үг тийм ээ. Энэ үржир окторгуу дотор. Тэгэхээр энэ юу болохоор ямар хоёр цэгүүдийг адилхан эргүүлтэнд буулгах вэ гэхээр яг энэ дэр тэмдэглэснээр за улаан цэгүүдийг энийг нэг гэсэн цэг гэж бодъё. Тийм ээ. Тэнгүүд хасах нэг гэсэн цэг байгаа бас. Тэгэхээр нэг гэсэн цэг энэ S3-ыг үржих нь S3 дотроос нэг гэсэн цэг чинь дотор байгаа шүү дээ тийм үү. Бас хасах нэг гэсэн цэг байгаа. Тэгэхээр энэ хоёр цэгийг SO4-ийн нэгж матриц SO4 дотор байгаа нэгж матрицаар буулгадаг ийм homomorphism байна. Тэгэхээр өөрөөр хэлбэл энэний одоо цөм нь юу гэсэн үг вэ? Цөм нь ийм хоёр цэгээс бүтнэ гэсэн үг. За цаашлах юм бол S3 ч нөрөө SU2-тэй адилхан байгаа шүү дээ. Тэгэхээр эндээс бид нэр SU2-ыг үржих нь SU2 нь 4 хэмжээстэй эргүүлэлт рүү 2-1-ийн харьцаатай бууна гэдэг нь харагдаж байгаа. Тэгээд энэний одоо цөм нь болохоор энэ дотор чинь энэ бол нэг нь гэхэд л 2-ыг харьцах нь 2 хэмжээтэй матриц юм тийм ээ. Энэ бас нэг 2-ыг харьцах нь 2 хэмжээтэй матриц юм. Тэгэхээр энэ хоёрын энэ окторгууд би юу гэж бодъё? Нэгж тэгээд хасах нэгжийг авъя тийм ээ. Энэ хоёр нь болохоор SO4-ийн нэгж рүү буудаг. Ийм 2-1-ийн харьцаатай юу баг. За тэгэхээр эн чинь юу гэсэн үг вэ гэхлээр SO4-ийн ли бүлэг байна шүү дээ тийм ээ. SO4-гээ жижигээр бичсэн. Энэ нь SU2-ыг үржих нь SU2-тай адилхан гэсэн үг. Тэгэхээр бид нар чинь одоо энэ SU2-ийн дүрслэлийг сайн мэдж байгаа шүү дээ. SU2-ийн дүрслэлүүд яаж явдаг вүлээ? Одоо хэмжээсээр нь тоолох юм бол 1 2 3 4 гэдэг ингэ явдаг тийм ээ. Спинээр нь тоолвол 0 2-1 1 2-3 гэдэг ингэ явдаг дүрслэлүүд ярьсан шүү дээ тийм ээ SU2-ийн. Тэгэхээр одоо энэ SO4-гээ 4 хэмжээстэй эргүүлтэн дээр болохоор ийм юм чи 2 удаа л орно гэсэн үг. Одоо өөрөөр хэлбэл 3 хэмжээстэй эргүүлэлтүүд дээр тийм ээ энэ болохоор чинь SO3-ийн проектив болон энгийн дүрслэлүүд нь ингэж агсаагдж байсан тийм үү? Дээд талынх нь хэмжээсээрээ. Энэ хэмжээс доод талынх нь нийт импульсив момент буюу спин тийм ээ. L гэдэг квант. Тэгэхээр одоо энэ SO4 дээр яана гэсэн үг вэ гэхээр SO4 дээр болохоор ингэн гэсэн үг шүү дээ. N1 N2 гэсэн хоёр ширхэг ийм югаар тодорхойлогдно гэсэн үг. Хоёр ширхэг тоогоор тодорхойлогдно гэсэн үг. Тэгэхээр жишээлбэл 1 1 1 2 2 1 ч гэдэг юм уу тийм ээ.
2 2 гэдэг ийм үйл задрах дүрслэлүүд нь ийм 2 хос тоогоор өгөгдсөн юм байна гэсэн. Юугаар спинийг тоогоор ярих юм бол 1 1 гэдэг нь болохоор 0 0 болт гэсэн үг. Энэ нь болохоор 0 2-1 гэсэн үг. Энэ нь болохоор 2-1 0. Тэгээд 2-1 2-1 гэх мэтлэн ингээд цааш явна тийм ээ. Өөр жишээлбэл одоо 1 2-1 байдаг ч юм уу ингээд явна гэсэн. Тэгэхээр хос индекстэй ийм дүрслэлүүд гарч байна. Тэгэхээр тэгээд эндээс жишээлбэл хэмжээсийг ярьж болно тийм үү. Энэ дээр SO3 чинь өөрөө хэдэн хэмжээстэй вэ? 3 хэмжээстэй юм байна. 3 хэмжээс цогцгоо тийм ээ, эсвэл бүлэгч гэх юм уу. Энэ болохоор 6 хэмжээ. Эндээс шууд 6 хэмжээст гэдэг нь гарна. Яг тэгвэл 2 ширхэг 3 хэмжээстэй юмнаас тогтож шүү дээ тийм ээ. Тэгэхээр 3 хэмжээстэй эргүүлэлтэн дээр жишээлбэл бид нэр L-ийн өнцөг гээд 3 өнцгөр параметрчилдэг тийм үү. Тэгвэл 4 хэмжээстэй эргүүлэлтийг 6 ширхэг өнцгөр параметрчлах хэрэгтэй гэсэн болно гэсэн үг. За одоо энийг арай өөр талаас нь харъя. Саяхаа гаргаж ирсэн юмыг. Тэгэхээр ингэж бодъё. Эхлээд одоо энэ Ли айлгүрийг нь сая бид нэр шууд энэ Кейлийн теоремоос эхэлж явж бод кватерниноор дамжуулаад тэгээд Ли айлгүрийг нь SU2-ыг үржих нь SU2 гэж харлаа тийм үү. Энийг бас өөр аргаар харж болно. Тэр арга нь биднийг Лоренцийн бүлгийг ярихад хэрэглэгдэх учраас АТ гэсэн нэг юм SO4 дотор Т-гээр параметрчлэгдсэн ийм АТ гэсэн мөрийг авъя. Өөрөөр хэлбэл энийг би SO4 гэж бодъё л доо. Тийм ээ. Тэнгүүд SO4 дээр нэгж матриц дээр ихэлсэн ийм АТ гэсэн мөрийг авч байна. А0 нь нэгж байдаг. Тэгээд одоо яах чинь гэхээр энэ АТ-гийн Т-гээр авсан уламжлалыг нэгж матрицээр бодох гэж байна. Тэгэх юм бол би энд юу гарч ирэх вэ гэхээр энэ SO4 гэдэг юмны нэгж матриц дээрх шүргэгч окторгоо буюу Ли айлгүр нь гарч ирэх юм. За тэгэхээр юунаас эхлэх вэ мэдээж энэ тодорхойлолтоос эхлэн тийм ээ ортогнол матриц байгаа. Хоёр талаас нь уламжлал авчвал АЦ гэдэг нь болохоор Т-гээр авсан уламжлалыг хэлж байгаа. За үржүүрийн уламжлалаар А транспоз АЦ баруун гардалт нь нэгж матриц учраас өөрчлөгдөхгүй 0 болно тийм ээ. За энэ дээр Т тэнцүү тэг гэд бичиж тэг гэд орлуулъя. Тэгвэл за эхнийх нь А цэгтэй транспоз болно. Тэгээд энэ А гэдэг чинь болохоор тэг зэг дээр нэгж матриц байгаа тийм ээ. Энэ нэгж болчихно, энэ нэгж болчихно. Тэгэхээр А транспоз нэмэх нь А цэг тэнцүү тэг буюу эсрэг тэгшимтэй гэсэн үг тийм ээ. Эсрэг тэгшимтэй. Эсрэг тэгшимтэй матрицууд байх нь. За тэгээд өөр нэг юу байгаа шүү дээ. Өөр нэг нөхцөл байгаа тийм үү. А-гийн тодорхойлогч нь нэгтэй тэнцүү байх хэвээр. За эндээс тодорхойлогчийг нь А нь одоо Т-гээс хамаарсан матриц байгаа шүү дээ тийм ээ. Тэгэхээр энэ уламжлалыг бодвол юу болох вэ гэхээр энэ дээр бид нар Якобын томьёо гэдэг томьёог хэрэглэнэ. Энэ нь ямар юм байдаг вэ гэхээр тодорхойлогч А үржих нь А уруу А цэгтэйгийн трейс байдаг. Трейс буюу мөр. За энэ нь тэгтэй тэнцүү байх хэвээр тийм үү. Ягаад гэвэл баруун тодорхойлогч нь 1 гэдэг чинь тодорхойлогч Т-гээс хамаардаггүй байх хэвээр гэсэн. Энэ SO4 гэсэн бүлэг дээгүүр ингэж явж байхад тодорхойлогч нь дандаа л нэгтэй тэнцүү байгаа шүү дээ. Тэгэхээр энэ уламжлалт тэгтэй тэнцүү байх хэвээр. За тэгэхээр энэ уламжлалт тэгтэй тэнцүү байна гэдэг чинь энэ трейс тэгтэй тэнцүү байх хэвээр гэсэн. За тэгээд Т-г тэнцүү тэг гэж тавьчвал яана гэсэн үг. Энэ маань нэгж матриц болчихно гэсэн. Тэгэхээр трейс А цэгтэй тэнцүү тэг тийм ээ. Трейсгүй, мөргүй байх нь. Тэгэхээр одоо эндээс юу гарч ийн гэхээр SO4-ийн Ли айлгүр нь болохоор эсрэг тэгшимтэй бөгөөд мөргүй матрицуудаас бүтнэ гэж гарч ирж байна.
Тэгэхээр жижиг SO4 нь болохоор за энэ дээр яг нь бас нэг юм хэлэхэд энэ мөргүү гэдэг нь болвол эсрэг тэгшимтэй матриц болвол бодит матриц болвол тийм ээ. Ийм боош бодит байсан бодит биш байсан гэсэн. Дигнал дээр нь дандаа 0 байгаа шүү дээ. Тэгэхээр эсрэг тэгшимтэй учраас мөргүү шууд автоматар мөргүү болчихно. Эсрэг тэгшимтэй матрицууд. Тэгэхээр энэ мөргүү гэсэн ийм нэмэлт нөхцөл тавих хэрэг байхгүй болчихж байгаа. Тэгэхээр энэ Ли айлгүр маань 4-ийг үржихэн 4 бодит матрицуудаас бүтэн. Тэгээд ямар нөхцөл хангасан матрицууд вэ гэхлээр эсрэг тэгшинтэй. А-гийн транспоз нь сөрөгтэйгөө тэнцдэг тийм ээ. Өөрийнхөө эсрэг матрицтай тэнцдэг. За тэгэхээр ийм матрицууд гэхээр чинь одоо чөлөөний зэрэг нь хэд байна гэсэн үг. Амархан тийм ээ. За 0 дигнал дээр заавал 0 байна. Тэгээд D талд нь жишээлбэл A, B, C, D, E, F гэж ивэл до талд нь хасах A ингээд байх учраас 6 чөлөөний зэрэгтэй гэдэг нь гарч байна тийм ээ. Хасах C, хасах до талд нь хасах болцсон байгаа шүү дээ. Ийм байгаа тийм ээ. За тэгэхээр энэ дээр суур амархан тодорхойлж болно тийм ээ. Суур гэдэг нь одоо энэ нэг хэдэн элемент өгчөөд тэр элементийнхээ байж болох бүх шугамн комбинацийг авахд энэ SO4 маань гардаг тийм элементүүд маш хялбархан тодорхойлж болно. Жишээлбэл ийм хасах 1 0 1 0 тэгээд бус бүгдээрээ 0 байдаг. Бид нэр түрүүнд A1 гээд матриц ярьж ирсэн шүү дээ. Тэр A1 гэдэг матрицыг A1 гээд юун дээр ярьж байлаа биз? Импульсийн момент дээр ярьж ирсэн тийм үү? Эсвэл SO3 дээр ярьж ирсэн. SO3-ын үүсгэгч гээд. Тэгээ тэрийг аваачаад зүгээр баахан нойлуудаар ингээ хүрээлүүлээд 4-ийг харьцсан 4 харт 4-ийг өрчин 4 хэмжээтэй матриц гаргацсан байна. За A2 нь болохоор бас төстэй. Нөгөө хуучин байсан A2 матрицыг 0-оор хүрээлүүлсэн юм байна. За энэ нь болохоор нэг юм байна. 0 1 эндээ хасах нэгтэй. За A3 нь болохоор эндээ хасах нэгтэй. Ийм 3 матриц. За тэгээ мэдээж энэ юм маань Ли айлгүр маань 6 хэмжээстэй учраас дахиад 3 матриц хэрэгтэй тийм үү? Энэ 3 нь байж байна. За тэр 3 нь болохоор мэдээж энэ хүрээгээрээ явна гэсэн үг тийм. Энэ 3-ыг нэгийг нь 1 болгоол, энийг нь 1 болгоол, тэгээ энийг нь 1 болгоод гэх мэтчлэн явна гэсэн үг. За тэднийг B гэж B1 тэнцүү. За энэ талын болонд бол ерөөсөө дан 0-ууд байна. Тэгээд 1 0 0 0 дигнал дээр мэдээж 0. Тэгээд D талд энд 1-ийг тавьчихсан юм чинь энд тасах 1-ийг тавих хэрэгтэй бол тийм эсрэг тэгшинтэй матриц шүү дээ. Ийм. За B2 нь болохоор яг адилхан. Энэ болонда 0-той. 0 1 0 0 хасах 1 0 0 гэсэн. За B3 нь болохоор хамгийн сүүлийн 3 дахь элемент нь 0-той. 1-тэй. Тэгээд ийм. B3 нь ийм байна. За одоо тэгэхээр ингээд Ли айлгүр байж байна. Тэгэхээр Ли айлгүрийн үндсэн бүтцийг нь харахын тулд яадаг вүлээ бид нар эдний энэ бүгдийнх нь энэ 6 шиг үүсгэгч биш дээ Ли айлгүрийн тийм ээ. Энийний бүгдийнх нь хоорондын коммутаторыг авч үзэн тийм үү. Байж болох бүх коммутаторуудыг авч үзэн. За хамгийн эхлээд
Энэ А-нуудын коммутатор бол бид нэ бодцсон байгаа. Тийм өмнө нь 3 хэмжээстэй үед бодцсон. Тэгээд ингээд тэгээр хүрээлүүллээ гэд тэр коммутаторууд ерөөсөө өөрчлөгдөхгүй. Тэгэхээр жишээлбэл одоо зүгээр бодоод үзсэн ч болно л доо. Дахиад бодсон ч болно. Жишээл А2-ыг А1 А2 гэхээр юу болж ийн гэхэлэр А3 болдог. А2 А3 гэхэлэр А1 болдог тийм ээ. А3 А1 гэхээр А2 болдог. Ийм юм тооцсон байгаа тийм. За энийг бүгдийг нь нийлүүлээд ингэж бичиж болно. AJ AK тэнцүү нийлбэр epsilon JKL AL гэж бичиж болно. L нь 1-ээс 3 хүртэл явдаг. Энэ epsilon JKL гэдэг нь болохоор нөгөө юу гэж нэрлэдэг вэ? Бүрэн антисимметрик символ гэж ярьдаг тийм ээ. Тэмдэг гэж ярьдаг. Тэгэхээр 1 2 3 1 тэгээд энэ дотор ямар ч хоёр индексийн байрыг сольсон өөрөөр нь хасах нэгээр үржигддэг. Тим шин чанартай юм символ. Тэгэхээр тим символ байна гэдэг чинь одоо энэ юу гэсэн үг вэ гэхээр аль ч хоёрын байрыг солих нь 0 байна гэдэг чинь аль ч хоёр нь адилхан байвал хасгаараа солигдох ёстой гэдэг чинь жишээлбэл epsilon 1 1 2 энтергээд нэг хоорондоо адилхан индекстэй юмуд нь болохоор бүгд 0 болно гэсэн үг. Энэ тэмдэглэгээний. Тэгэхээр жишээлбэл энэ дээр би 1 2 гэдээ авчих юм бол JK 1 2 болоод L нь 3 байхаас өөр авахгүй бол тэгээ бусад үед бүгдээрээ тэг учраас тэгэхээр зөвхөн AL нь L нь 3 гээд A3-ыг гаргаж ирнэ гэсэн. Энэ хоёр хоорондоо адилхан байвал JJ гэдэг эсвэл одоо 1 1 ч гэдэг юм. Тэгэх юм бол энэ epsilon дотор 1 1 гэдээ гараад ирэх учраас L-ээр нь яаж нэмжсэн хамаа байхгүй. Бүгдээрээ 0 болоод ингээ 0 болчихно гэсэн. Тэгээ хоёулаа адилхан байвал. За өөр боломж юу вэ гэхэлэр жишээлбэл энэ дээр 1 2 биш 2 1 байлаа гэж тийм 2 1 байх юм бол энд чинь өмнө 1 2 гэж байсныхаа яг эсрэг болно шүү дээ тийм хасах тэмдэг авна. Тэгэхээр хасах А3-тай гарна гэсэн үг тийм ээ. Тэр зөв энэ коммутатор ч өөрөө эсрэг тэгшинтэй шүү дээ. Энэ хоёрын хооронд байрын соличвол хасгаараа солигддог. За одоо B-гийн коммутаторуудыг бодъё. B1 B2-ыг бодъё. За B1 B2-ыг бодох юм бол яаж вэ? За эхлээд B1-ийг B2-оор үржүүлнэ тийм үү. Тэгэхээр ингээд баахан байж болох бүх дөрвөн багнаар үржүүлнэ тийм ээ. Тэгэхээр хамгийн эхлээд энэ хоёр үржигдэхэд хасах нэг гарах нь байна. Тийм үү. Тэгэхээр энэ 1 2 гэсэн байрлалдаа нэг хасах нэгийн нэгтэй бусад газраа 0-той ийм матриц гарах нь байна. За хасах нь гээд одоо болохоор B2-ыг B1-ээр үржүүлнэ. Тэгэхээр ганцхан тэг биш нь болохоор тэг биш элемент энэ 2 дугаар мөрөөс гарч байна. 2 дугаар мөрийг 1 дугаар багнаар үржүүлэхэд гарч байна тийм ээ. Тэгэхэд яаж яана? Бас хасах нэг гарч байна. Тэгээд байрлал нь болохоор юу? 2 дугаар мөр 1 дугаар багна гэхээр энд гарна гэсэн үг. Ийм юм болно гэсэн үг. Тэгэхээр энэ дээр юу болж байна? Эндээ нэгтэй, эндээ хасах нэгтэй бус газраа 0-тай матриц байна шүү дээ. Энэ матриц ямар матриц вэ? A3 байна. За гэх мэтчлэн яг энэ юунд давтагдана. Энэ зүй тогтол нь B2 B3-ыг үзэхэд A1-тэй адилхан байдаг. B3 B1 нь болохоор A2-тай адилхан байдаг. Тэгэхээр энэ B матрицуудын коммутаторууд болохоор A матрицын коммутаторуудыг адилхан гардаг гэсэн үг. Буцаад A болдог болж таарч байна тийм үү. Тэгэхээр томьёо нь ерөнхийд нь ингэж бичиж болно гэсэн үг. Нийлбэр L-ээр нийлбэр авна. Epsilon JKL AL гэж бичнэ гэсэн үг. За одоо A, B, B-нүүдийн холсон коммутатор хэрэгтэй. Хоорондоо холигдсон тийм жишээлбэл B1 A1 ч үгүй юм. Ийм юмуд хэрэгтэй гэсэн үг. За одоо энэ
A1, B1 хоёр хоорондоо коммутацлна гэдгийг нь харж болно. Тэгэхээр одоо жишээлбэл энэ дээр нэг тэг биш байх боломжтой мөрүүд гэх юм бол A1-ээс энэ хоёр мөр байна тийм үү? Тэгээд B1-ийн багнуудтай ингэж үржүүлнэ шүү дээ. Тэгэхээр энэ нэгийн тэг биш элементүүд нь яг зөрөөд байгаа. Өөрөөр хэлбэл B1 дээр энэ эхний ба сүүлийн баг нь мөр нь тэг биш байсан бол A1 дээр тэр хоёроос бусад мөр багн дээр тэг биш байгаа тийм ээ. Энэ дээр болохоор яаж вэ? Энэ дээр болохоор голын хоёр дээр тэг биш байсан бол энд болохоор яг захын хоёр дээр тийм ээ гэх мэтчлэн. За энийг A2-ыг үзье та. Жишээлбэл за энэ ийм мөр байна. Тэгээд доороосоо хоёр дахь элемент нь тэг биш тийм ээ. Тэгэхээр ингээд явна гэсэн үг. Тэгэхээр яг энэ хоёр дахь доороосоо хоёр дахь нь тэг байж таараад байна тийм ээ. За энэ дээр болохоор бас хамгийн эхний элемент нь тэг биш байсан чинь энэ дээд талын мөр тэр чигээрээ тэг учраас энэ хоёрын үржүүр дандаа тэг гарна. За нөгөө талаас нь явбал яаж вэ? Нөгөө талаас нь явбал бас адилхан тийм ээ. Тэгэхээр энэ адилхан индекстэй A-B-нуудын коммутаторууд бүгдээрээ адилхан байна. Адилхан гэдэг бүгдээрээ тэг байна. Өөрөөр хэлбэл AK, BK гэдэг юмнууд болохоор бүгдээрээ тэг болчихж байна. За тэгэхээр хоорондоо өөр индекстэй юмнууд энүүдийг бодно гэсэн үг тийм ээ. За A1, B2-ыг бодъё. A1, B2-ыг бодъё. За ингээд үржүүлэхэд ганц 0 биш болж байгаа газар нь болохоор энэ байна. A1-ийн 3 дугаар мөрийг B1-ийн 4-р багнаар B2-ын 4-р багнаар үржүүлсэн тийм ээ. Тэгэхээр за A1, B2 гэхээр A1-ийн 3 дугаар баг нь гэсэн тийм ээ. 3 дугаар баг нь 4-р мөр. За тэгэхээр чинь юу гэсэн үг вэ? Хамгийн сүүлийн 3 дахь дээр хамгийн сүүлийн багны 3 дахь элемент нь тэг биш байдаг. Бус нь дандаа тэг байдаг ийм матриц байна. Хасхна гээд за B2-ыг A1-ээр үржүүлнэ одоо. B2 гэхэлэр за ингэхээр яг болж байна. Хамгийн сүүлийн мөрийг 3 дугаар багнаар үржүүлсэн байна. Тэр л тэг биш байна. Бус нь бүгд тэг. Тэгээд хэмж юу нь хэд байна? Тоон хэд гарах нь хариу 1 гарах нь тийм ээ. За хамгийн сүүлийн мөр 3 дугаар баг нь гэсэн. Тэгэхээр энэ дээр нэгтэй юм байна тийм ээ. За эн чинь юу? Энд хасах тэмдэг авна гэсэн үг шүү дээ. B3 байна тийм үү? B3 байна. За гэх мэтчлэн ийм юмнууд гарна. A2, B3 тэнцүү B1 A3, B1 тэнцүү B2 гэж гарна. За тэгээ эдний байрыг сольчвол яах вэ гэхлээр одоо тэгэхээр жишээлбэл иймэрхүү юмнууд бас хэрэгтэй байна тийм үү? B1 A2 гэсэн юмнууд. B1 A2. Ингэх юм бол бас яг адилхан B3-гаар нь тооцож үзэх юм бол B2 A3 нь болохоор B1 B3 A1 нь болохоор B2 гардаг. Өөрөөр хэлбэл А, Б-гийн холсон коммутаторууд нь дандаа Б гардаг. Зүүн гаралтаа зөвхөн Б юм уу эсвэл зөвхөн А байвал баруун гаралтаа дандаа А гардаг. Ийм л юм байна гэсэн. За энэ холсон коммутаторуудыг бүгдийг нэгтгээд ингэж бичиж болно. AJ BK тэнцүү нийлбэр epsilon JKL энэ дээр болохоор одоо BL болно гэсэн үг тийм ээ. За тэгэхээр ийм 3 юу яачлаа? 3
янзын коммутаторуудыг бүгдийг нь бодчихлоо. Эхнийх нь энэ байна. Энийг би хамтдаа ингэ биччихье. Зүүн гортолт нь зүгээр AJ AK гэж нэмээд энэ болохоор эднтэйг адилхан байна. За эднэрийг ингэ бүгдийг болчлаа тийм үү. За одоо ингэ харахаар яг хөө бүгдээр холилдсон байна л да. Энэ AB гингүүд B гараад А гэхлээр А гарч ийн. За энэ яг хөө цэврээр байна гэж хэлж болно тийм үү. А-нууд нь өөрөө А-нууд ч нь болохоор нөгөө жижиг ESO 3-ын үүсгэгчд байгаа шүү дээ тийм ээ. Тэгэхээр А-нууд нь хоорондоо холилдохгүй байна. Гэхдээ B-г болонгууд А руу холилдоод AB2 гэхээр B гараад ингээд холилдчихж байна. Тэгэхээр энийг одоо салгахын тулд яах вэ гэхээр тэгвэл нэг шинэ юм тодорхойлъё. CJ гэсэн юм тодорхойлъё. Энэ болохоор энэ хоёрын нийлбэр байдаг. DJ гэдэг нь болохоор энэ хоёрын ялгуур байдаг. Ингээд тодорхойлчих. Ингээд энэ CD нарынхаа хоорондын коммутаторыг бодох гэдэг үзье л та. За тэгэхээр CJ-CK гэдгийг үзье. Тэгэх юм бол AJ нэмэх нь BJ, AK нэмэх нь BK гэсэн. Тэрнийг одоо энэ цагийн бодсон коммутаторуудаа ашиглаад бодож болно шүү дээ тийм ээ. Эднэрийг ашиглана. Тэгэхээр жишээлбэл AJ AK гэж гарна эхлээд нэмэх нь BJ BK гэд биччихье. Хоёр адилханыг нь тэгснээр AJ BK BJ AK гэж гарч ирнэ. За одоо эднэрийг зүгээр томьёон доор орлуулчихна. Тэгэхээр энэ хоёр хоорондоо адилхан байгаа. Ийм юм гарна тийм ээ. Тэгэхээр урдаа хоёртой юм гарна гэсэн. Энэ хоёр бас хоорондоо адилхан байгаа тийм үү? Үнэн үү? За эхлээд хоёр зүгээр хичээл эхэлчих ямарч байсан гэсэн JKL AL нэмэх нь за энэ AJBK гэж энэ томьёоноос гарна. BL за тэгээд одоо энэ дээр юу болох вэ гэхлээр AKBJ гэж юм тийм үү? Энэ томьёон дээр болохоор чинь A-ийн дандаа урдаа байгаа шүү дээ. Тэгэхээр A-ийн ардаа байгаа юмыг бичихийн тулд өмнө хасах тэмдэг тавина гэсэн үг. Тэгээд AK гэдэг нь урдаа байна тийм ээ. Тэгэхээр epsilon KJ болно гэсэн үг. L тэгээд BL болно гэсэн. За одоо би энэ KJ2-ын байрыг соливол урдлын тэмдэг нэмэх болно. Тэгэхээр энэ урдтайгаа нийлээд 2 гэсэн юу аавна гэсэн үг. So 2 нийлбэр epsilon JKL гэд би AL дээр нэмэх нь BL гэдгийг хаалтан дотор гаргачих болно. Тэгэх юм бол энэ маань CL болчих чинь тийм үү? Ийм болчих чинь. За одоо D-нүүдийн хооронд хайг үзье. DJ DK тэгэхээр энэ ялгууртай гарна тийм ээ. Ялгууртай тодорхойлно. AK хасах нь BK гээд за эхний хоёр адилхан гарч байна. AJ AK нэмэх нь хасхасаа нэмэх гээд BJ BK болно. Тийм ээ. За одоо холимог гишүүд нь ямар юм болох нь вэ? Холимог гишүүд нь хасах нь дандаа хасах тэмдэгтэй юм болох нь байна.
AJ BK хасах нь BJ AK болж байна тийм ээ. Тэгээ энэ дээдхтэйгээ харьцуулаад харвал энэ холимог гишүүдийг ингээд харьцуулаад харах юм бол яг дээдлийнхтэй адилхан мөртлөө хасах тэмдэгтэй байна. Тэгэхээр энэ ард талын хоёр гишүүн хасах тэмдэгтэй гарна гэсэн үг. Энд угаасаа эхнээсээ хасах тэмдэгтэй гараад энд нэмэх болсноо буцаад хасах болно гэсэн үг. Тэгэхээр энд хасах болно гэсэн үг. Б-тэй гишүүн хасах болно гэсэн үг. Тэнцүү 2 L epsilon JKL AL хасах нь 2 epsilon JKL BL болно гэсэн үг тийм ээ. За тэгээд энэ А Б-гийн хаалтнаас гаргачих юм бол юу болох нь вэ? DL болчих чинь тийм ээ. За одоо CD2-ийнхоо холимог коммутаторыг тооцъё. CJ DK. За энэ болохоор чинь AJ нэмэх нь BJ AK хасах нь BK гэсэн коммутатор байгаа. За энийг тооцох юм бол AJ AK хасах нь BJ BK нэмэх нь за BJ AK хасах нь AJ BK. Тэгэхээр одоо энэ дээр болохоор яах вэ гэхлээр энэ хоёр ч яг хоорондоо адилхан юм байгаа шүү дээ. Энэ хоёр артлын хоёр бас хоорондоо адилхан. Тэгэхээр ингээд бүгдээрээ хоорондоо хуваагдчихна. Тэгэхээр тэг гарна гэсэн. Тэгэхээр эцэстээ юу болчихоо гэхлээр энэ CJ-нүүдийн хоорондын коммутатор нь яг нөгөө жижиг SU2-ийнхтай адилхан. Өмнө яг хоёрын тоотой байна. Гэхдээ энэ хоёрын тоог яаж арилгаж болох вэ? Хоёр талыг нь 4 хуваачна. Тэгэхээр энэ дээр хуваах нь 2 гээд энд хуваах нь 2 гээд CJ гэдгийг дахин тодорхойлоод тийм ээ. Тэр CJ-ийн оронд CJ хуваах нь 2 гэдэг операторуудыг авах юм бол энэ яг жижиг SO3 юм байж байна. Энэ D-гийн хувьд бас яг адилхан жижиг SO3 юм байж байна. Тэгээд хоорондоо хамааралгүй байна. Хоорондоо коммутатор нь 0. Тэгэхээр эндээс юу гарч ийн гэхлээр SO4 гэдэг Lie алгоритм маань энэ хамгийн эхлээд AB гэдэг юмнуудын шугамын комбинац байсан тийм үү. За тэрийг би ингэж бичье. A1 альфа1 A1 нэмэх нь альфа2 A2 нэмэх нь альфа3 A3 эдгээр чинь нөгөө суурийн элементүүд ч үүсгэгчд тийм ээ. Бета1 B1 нэмэх нь бета2 B2 нэмэх нь бета3 B3 гэх тийм ээ. Тэгээд энэ альфа бетанууд нь болохоор дурын бодиттой байдаг. Тийм үү. Энийг товчоор бид нар яаж бичдэг вэ гэхлээр span гэдэг доороо r гэдэг нь болохоор коэффициентүүд нь r коэффициентүүд нь бодит байна гэсэн үг. Дурын бодиттой авдаг. Тэгээд дээд талд нь жишээл ингэ бичиж болно. AJ BJ гэж бичиж. Яг үндэ бол энд A1, A2, A3 гэж бичих ёстой л доо. Тэрийг нь би товчлоод AJ гэж бичиж. За ийм байна тийм үү. Энэ болохоор энэ B-гээ хэрэглээд би CD гэсэн нэг шинэ зохиосон шүү дээ. Шинэ хувьсгч тийм ээ. Шинэ матрицууд. Тэгэхээр энэ матрицуудын спантай бас адилхан байж таарна тийм үү. Ягаад гэвэл CD ч юм болохоор AB-гийн шугамын комбинац бол AB-гийн буцаагаад CD-гийн шугамын комбинацаар илэрхийлж болно. Тэгэхээр энэ маань болохоор CJ DJ гэсэн зүгээр суурийг нь солилцсон байна шүү дээ. Тийм ээ. Өөр суурь дээр авсан байна. Тэгээд энэ нь болохоор юу? Энэ нь болохоор одоо C-гийн зөвхөн спаныг CJ-гээр төрөгдсөн спан буюу C1, C2, C3-аар төрөгдсөн спаныг аваад тэнгуүтээ зөвхөн энэ D матрицуудаар төрөгдсөн дид окторгын
спаныг аваад хооронд нь шулуун нийлбэр авах тийм ээ. Шулуун нийлбэр гэдэг нь зүгээр л эхний коэффициент нь ийм, дараагийн коэффициент нь ийм гэсэн хоёр юм байна л гэсэн үг шүү дээ. Авахд энэтэй адилхан байна гэж гарч байна. За тэгэхээр тэгээд энэнийг бид нар юу мэдэх вэ? Энэ C1, C2, C3-ын хоорондын коммутацийн харьцааг ингээ харах юм бол яг ESO жижиг ESO3 байна шүү дээ. D-гийнх бас яг адилхан ингээ хуулагдсан юм шиг. Тэгэхээр эн чинь юу гэсэн үг вэ гэхлээр жижиг ESO3 нэмэх нь жижиг ESO3 гэсэн. Хэлбэл ESO4-ийн Lie айлгуур нь болохоор энэ ESO3-ын хоёр ширхэг Lie айлгууртай адилхан байна гэсэн. Тийм ээ. Хоёр хуулбарыг зэрэгцүүлээ тавьсан юм шиг тийм юм болж. Яг цаашлах юм бол яг ESO4 ч нөгөөрөө тэгэхээр юу гэсэн үг вэ? Цааш нь ESO3-ын Lie айлгуур ч нөгөөрөө юу штэ? ESO2 тийм ээ. ESO2-ын Lie айлгууртай адилхан байна. Тэгээд энэ ESO2-ын Lie айлгуур дээр бид нар айлгуурын дүрслэлүүдийг бид нар сайн мэднэ. Тэгэхээр ESO4-ийн дүрслэлүүд гараад ирж байна гэсэн үг. Одоо энэ дээр яг ийм хөө зураг зурах юм бол ингэж юм гэсэн үг юм. Эхлээд надад AJ, BJ гэсэн суур байсан. Тэгээд коммутацуудыг нь бодоод ирсэн чинь энэ дотроо гоё байсан. AJ энэ болохоор AJ-гээр төрөгдсөн окторгой нь болохоор өөрөө ESO2-тай, ESO2-ын Lie айлгууртай адилхан юм байсан. Энэ нь болохоор болохгүй коммутацлахаар R1 гэж холилдож орчод болохгүй байсан болвол одоо сая яаж ийн гэхлээр нэг юм шин энэ AJ эднийг эргүүлээ тийм ээ. Нэг шин суур оруулсан гэсэн үг. Ийм шин суур оруулаад энийг CJ DJ гэсэн ийм шин суур оруулсан чинь энэ тусдаа өөрснөө жижиг ESO2-ын хуулбартай адилхан болцсон. Ийм байсан. За одоо хэдүүл яах вэ гэхлээр тэгэхээр одоо эндээс жишээлбэл энэ жижиг ESO4-ийн дүрслэлүүд нь энэ хоёр индекстэй байна гэдэг нь гарч штэ. Энэ нэг энэ хоёр энэ гэх тийм ээ. Одоо жишээлбэл дүрслэлүүд гэх юм бол жишээлбэл нэгийг үржих нь 1 гэж байна. Энэ бол trivial мэдээж. Trivial нэг хэмжээс дүрслэл. За 2-ыг үржих нь 1 гэж байна тийм ээ. 2-ыг үржих нь 1 гэдэг нь болохоор энэ дүрслэл гэж юу яриад байна гэхээр ийм юм ярьж байгаа шүү дээ. 2 ширхэг ESO2 матриц аваад тэгээд юунд хувиргана гэсэн үг. Энэ дээр жишээлбэл хэмжээс нь 2 хэмжээстэй юм байж байна. Тэгэхээр энэ юун дээр за би GL гэж 2 хэмжээстэй комплекс окторгой дээр үйлчилдэг ийм матрицанд хувиргана гэсэн үг. Тэгэхээр тэр хувирж байгаа матриц болохоор за энийг эхний матрицыг нь А, дараагийн матрицыг нь Б гэж хэлдэг энэ хоёр байгуулагчаас авсан тийм ээ. А, Б хоёрыг авсан. Тэгэх юм бол ρ А, Б-г за U гэсэн вектор дээр үйлчлэхэд юу болох вэ гэхлээр за А гэсэн А матрицыг нь U-гээр үйлчилсэн ийм юм байна гэсэн үг. Б-г нь ерөөсөө тоохгүй орхицсан тийм ээ. За 1 2 гэдэг нь болохоор энэний үйлчлэл болохоор зөвхөн Б-г нь аваад А-гийн тоохгүй орхицсан юм байна гэсэн үг. Одоо энэ хоёр комплекс вектор ороод ирэнгүүт А, Б гэсэн матрицаар яаж үйлчлэх вэ гэхээр зүгээр л Б-гээр нь л үйлчилж байна. Өөр юм байхгүй. Дараагийнх нь болохоор за 2-ыг үржих нь 2 гэсэн ийм
дүрслэл байна. Энэ болохоор харин энэ болохоор яг хав энд эхнийх нь байгуулагч нэг хэмжээстэй, дараагийнх нь хоёр хэмжээстэй байсан тийм ээ. Тэгэхээр энэ хоёрын тензор үржүүр нь болохоор хоёр хэмжээстэй учраас бид нар ийм UV гэсэн ганцхан векторыг бичээдсэн. Одоо болохоор энэ хоёр хэмжээстэй ийм юу гарч ирнэ. Ийм окторгуунууд хэрэгтэй. Тэгэхээр жишээлбэл эхний окторгууд нь U тийм ээ, хоёр хэмжээстэй вектор. Тэгээд дараагийн окторгуугийнх нь элемент V байх юм бол энэ үйлчил нь болохоор ийм юм байна. Гэсэн тэр хоёрт нь тус нь үйлчлээд тэгээд тензор үржүүр нь автсан тийм ээ. Энэ талаар бид нэр ярьсан байгаа юм. Энэ окторгуу бол суур нь ямар юм байх вэ гэхээр U1 V1 U1 V2 U2 V1 U2 V2 маягтай ийм суур байна гэж. За одоо хэдүүлээ Лоренц бүлэг рүү оръё. SO3-1 гэж тэмдэглэдэг. Бас л яг цаана O31 гэсэн юм байна гэсэн үг. Тэгээд S гэхлээрээ тодорхойлогч нэгтэй тэнцвгээд ийм гарч ирнэ. За энэ дэр Лоренц бүлэг бол дөрвөн хэмжээстэй эргүүлэлтийн бүлэгтэй бараг адилхан. Энэ юун дээр үйлчлэх вэ гэхээр R4 дээр үйлчилдэг юм байгаа тийм ээ. R4-ыг бид нэр физикт яаж гарч ирэх вэ гэхээр хугацаан дээр нэмээд X, Y, Z гэдэг ингээд дөрвөн хэмжээстэй юм болчихоо. Түрүүн нэг Quaternion шиг. За бараг адилхан. Гэхдээ ялгаа нь юу юм бэ гэхлээр урт хадгалдаг хувиргалт биш. Урт хадгалдаг хувиргалтыг бид нэр зүгээр эргүүлэлт гэдэг тийм ортогонал матрицууд гэдэг ба шүү дээ. O4 гэдэг. Энэ болохоор уртаас арай өөр юм хадгална. Тэр нь болохоор интервал гэдэг тийм ээ. S квадрат тэнцүү. За би ингэж тэмдэглэе. X гээд X0, X1, X2, X3 гэсэн байгуулагчтай ийм дөрвөн хэмжээст вектор байна гэх юм бол энэ уртын квадратыг болохоор Минковский окторгууд яаж тодорхойлох вэ гэхээр X0-ийн квадрат хасах нь X1-ийн квадрат хасах нь X2-ийн квадрат хасах нь X3-ийн квадрат гэдэг ингэж тодорхойлогдсон уртыг хадгалдаг тийм хувиргалтуудыг ерөнхийдөө Лоренц хувиргалтууд гэж байна. За тэгэхээр энийг одоо нөгөө Евклидийн юу шиг бичих гээд үзье л да. Евклидийн урт шиг. Тэгэх юм бол энийг яаж бичдэг вэ гэхээр за нэг бичих арга нь болохоор энэ Минковскийн матриц, Минковскийн метрик гэсэн ийм дөрвийг харьцсан дөрвөн матриц оруулж ирээд ийм матриц оруулж ирээд өөрөөр хэлбэл энийг бас яаж тэмдэглэдэг вэ? Энэ eta mu nu гэж бас ярьдаг. Индексээр тэмдэглэе гэвэл. За тэгэхээр ингэчих юм бол x-ийн урт маань өөрөө юу болчихно гэхлээр x-ийн уртыг ингэж бичиж болж байгаа. X транспоз eta x гэж бичиж болж байгаа. Өөрөөр хэлбэл этагаар x-ийг үржүүлчих юм бол яах вэ гэхлээр ийм юм болно. Этагаар x-ийг үржүүлчихвэл эхний байгуулагч нь яах ч вэ? Бусд нь бүгдээрээ хасгаар солигддог. Энийг харж болно. Тэгээд энийг одоо x транспозер өмнөр үлччихлээр яг дээдлийн энэ илэрхийл гарч ирж байгаа. Тийм ээ. За индекстэй бас бичиж болно. Индекстэй бичигэвэл энийг mu eta mu nu x mu x new гэж ингэж бичдэг. За одоо Лоренцийн нөгөө нөхцлөө бичигэвэл яах вэ? X гэсэн элемент дээр, X гэсэн вектор дээр ламда гэсэн матрицаар үржүүлсэн байна. Тэгэхээр тэр нөхцөл маань болохоор
тэнцүү энэ нөхцөлийг бичих гээд байна. За тэгэхээр lambda x transpose eta lambda x тэнцүү x transpose eta x гэж бичнэ гэсэн үг. Тийм ээ. Энийг задлах юм бол x transpose lambda transpose eta lambda x гэсэн үг тийм ээ. Тэгээд x нь дурын учраас эндээс юу гарч байна? Эндээс lambda transpose eta lambda тэнцүү eta гэсэн нөхцөл гарч байна тийм. Энэ юу ерөнхийдөө Лоренц сургалтын хангах хэсэг нөхцөл, тодорхойлох нөхцөл байна. Индексээр бичиг гэвэл яах вэ? Индексээр бичиг гэвэл энэ зүүн гар талынх нь lambda x-ийн уртыг олъё гэвэл ийм болно гэсэн үг. Eta mu нь юу? Тэгээд lambda ч нь одоо x дээр үйлчлээд нэг mu гэсэн дээд талын индекс гарч ирээ. Тэр нь eta-гийн доод талын индекстэй холбогдох хэрэгтэй тийм ээ. Энэ x гэдэг нь болохоор өөрөө бас дээрийн индекстэй юм байгаа шүү дээ тийм ээ. Тэгэхээр lambda гэдгийн нэг индекс нь доод индекс байх хэрэгтэй гэсэн үг. За тэгээд нөгөөх нь болохоор new штрих x new штрих гэж холбогдно тийм ээ. Тэнцүү eta mu штрих new штрих x mu штрих x new штрих тийм ээ. Зориуд энэ индексийг би mu штрих гэдэг энэ x-ийн индексүүдийг адилхан байхаар биччихлээ хоёр талынх нь. За тэгэхээр энэ чинь дурын x-ийн хувьд үнэн юм чинь нөгөө Лоренц сургалтын нөхцөл маань юу болж байгаа гэхээр ийм болчихлоо. Мэдээж энэ даталын юутай адилхан шүү дээ. Энийг л зүгээр индексээр бичсэн доотлынх нь. За тэгэхээр цаашдаа бид нэр зүгээр индексгүйгээр л явчихна. За тэгээд дээрэс нь тодорхойлогч нь нэгтэй тэнцүү гэсэн нөхцөл тавина. Ойлт мольтыг оруулахгүйгээд тэг биш нэг шүү. Ойлт мольтыг оруулахгүйгээд тэгээд дээрэс нь бид нар яг үнэндээ болвол ингэж тодорхойлоод ESO 3-1-ийг ингэж тодорхойлж болно тийм тодорхойлчихно. Ямар ч байсан гэсэн. За А гэсэн 4-ийг үржихэн 4 матрицууд A transpose eta A тэнцүү eta байдаг. Дээрэс нь тодорхойлогч нь 1 байдаг. Ийм матрицуудын онолыг ESO 3-1 гэж байна. Энэ O-гүйгээр S-гүйгээр зүгээр O3-1 гэвэл энэ дартлын детерминанттай нөхцөл байхгүй болно гэсэн үг. За тэгээ бидний ярих юм бол үнэндээ энэ ESO 3-аас энээс арга жижиг юм байна. Энэ ESO 3-1 гэдэг нь бас л яг үнэндээ бол хоёр байгуулагчтай юм болж таарч байгаа. Одоо энэ бүлгээ ингэж дүрслэе л да. ESO 3-ыг хоёр байгуулагчтай гэдэг нь болохоор хоорондоо саланг ийм хоёр юмнаас бүтцсэн. Энэ дээд талынх нь болохоор нэгж хувиргалтыг агуулсан тийм бүтэц. Доод талынх нь болохоор тэрийг агуулаа гэдэг. Энэ хоёр нийлээд ESO 3 болно. ESO 3-1 болно. Тэгэхээр өмнө нь байсан энэ S-гүй байсан O гэдэг юм байна шүү дээ. O3-1 тэр нь болохоор яг үүндээ дөрвөн шиг юм байсан. Саланг юм байсан гэсэн үг. Саланг байгуулагчтай. Тэр хоёрыг алга болгоцсон ч гэсэн одоо хоёр нь ингээ үлдсэн. Тэгээ энэ дээд талынхыг нь болохоор SO 3-1 нэмэх гэж бичдэг. Доод талынх нь болохоор хасах байж болно. Тэгээд энэ хоёрын ялгаа нь юу юм бэ гэхээр дээдлийнх нь болохоор нэгж матрицыг агуулсан. Тэгээд энэ доод талынх нь болохоор хугацааны ойлтыг агуулсан тийм юм байна. Энэ доод талын нэг мэд синкрет тэмдэглэж. Энд жишээлбэл энд нэг юм байлаа гэхэд энэ болохоор тэг хасах тэгээр сольдог тийм юм. Тэгэхээр бид нар хэрвээ зөвхөн энийг одоо Ли айлгүрийн нөгөө шүргэгчийн аргаар судалж байгаа шүү дээ тийм ээ. Шүргэгчийн аргаар гэхээр нэгж матриц дээр ингээ шүргэж татсан. Тэр нь болохоор Ли айлгүр нь болчихно. Тэгэхээр Ли айлгүрийн аргаар судлах юм бол энэ дээр зөвхөн энэ дээд талын ногоон байгуулагчийг судлаад байна гэсэн. Доотлын синхрон байхгүй. Тэгэхээр яг үүндээ бол ESO 3-1 биш энэ дээр нэмэхтэй гэж бичиж явбал илүү зөв болно. Тэрийг зүгээр санаж явах хэрэгтэй. За тэгэхээр одоо Ли айлгүрийг нь олъё. Лоренцийн бүлгийн
Ли айлгүрийг бол. За ли айлгүрийг яаж олох вэ? Нөгөө түрүүний уламжлал авч ирсэн аргаараа бодъё. Тэгэхээр ийм мөрий авъя тийм үү? А нойл нь нэгж матрц байдаг юм. За тэгэхээр юунаас эхлэх вэ гэхээр мэдээж энэ харьцаанаас эхэлнэ тийм ээ. Эндээс хоёр талаас нь уламжлал авчия. Тэгэхээр А дээрээ зэгтэй транспоз eta A нэмэх нь А транспоз eta A дээрээ зэгтэй тэнцүү тэг гэсэн үг. Ийм юм гарч ирнэ. За тэнцүү тэг гэж тавих юм бол А-нууд нь бүгдээрээ нэгж матрц болчихно тийм ээ. Энэ хоёр. Тэгэхээр А зэгтэй транспоз eta нэмэх нь eta А зэгтэй тэнцүү тэг гэсэн үг тийм ээ. Тэгэхээр за жишээлбэл А транспозыг нь олъё л да. А зэгтэй транспозыг ингээд олъё гэвэл яг хаа нөгөө талд нь гаргаад эсвэл хоёр талыг нь баруун талаас нь этагаар үржүүлчихье. Тэгэхээр нэмэх нь eta А зэгтэй eta тэнцүү тэг тийм. Энэ дээр eta квадрат нь нэгж матрц байгаа гэдгийг амархан харж болно тийм ээ. Энийг өөрөөр нь үржүүлчихээр нь хасууд нь бүгдээрээ нэмэх болчихно шүү дээ. Тэгэхээр нэгж матрц байгаа. Тэгэхээр нэг ийм юм болчихно гэсэн үг. Ли айлгүр нь. Өөрөөр хэлбэл энэ eta гэдэг имийг тооцохгүй болвол яг нөгөө ESO 4-тэй адилхан болох гэдэг шүү дээ тийм ээ. Эсрэг тэгшинтэй матрцууд. Тэгэхээр ерөнхийдөө ингэж ярьж болох нь eta гэдэг юмар матрцаар мушгирсан ч гэх юм уу тийм ээ. Тим эсрэг тэгшинтэй матрцууд гэсэн үг. Eta гэдэг юмар жоохон мушгирсан. Тэгвэл эсрэг тэгшинтэй болох гэдэг. Тэгээ яг eta-гийн гаргачвал eta гэсэн юмыг нь гаргачвал яг эсрэг тэгшинтэй гэсэн үг шүү дээ. За тэгээ детерминанттай энэ маань юу гэдэг вүлээ гэхээр трес юу нь энэний хугацаагаар авсан уламжлалын тэгтэй тэнцүү гэдгээс А цэгтэйгийн мөрөн 0 гэж гардаг тийм ээ. Тэрийг бид нэр мэднэ. Гэхдээ энэ хэрэггүйч байж магадгүй, хэрэгтэй ч байж магадгүй. ESO 4 дээр л хэрэг болоогүй. Яагаад гэвэл эсрэг тэгшинтэй гэдгээс автоматар мөрөн тэг гэдэг нь гарцсан тийм ээ. За тэгэхээр хэдүүл энэ юуг жоохон харъя. Энэ нөхцөлийг энэ ямар нөхцөл байна гэж. Жижиг SO 3-1 ямар ч байсан тодорхойлчихъя. Энэ нь болохоор 4-ийг харьцсан 4 бодит матрицууд. Тэгээд ийм нөхцөлийг хангасан. Одоо мэдээж тэр цэгмийг хайчин тийм ээ зүгээр л матрицуудаа одоо ярих юм бол. За тэгээд трес нь мөрөн тэг байсан нөхцөлийг хайчээ. Энэ хаягдана гэдгийг нь. Тэгэхээр хаягдана гэдгийг нэтэд харуулах хэрэгтэй гэсэн. За тэгэхээр матрицыг ингэж бичье. А гэсэн матрицыг хамгийн болонд нэг элемент тэгээд энд V транспоз гэсэн мөр доор нь U гэсэн баг нь тэгээд энд нь B гэсэн нэг 3-ыг харьцсан 3 матриц. Тийм өөрөөр хэлбэл 1 3 гэсэн байдлаар блок матриц байдлаар бичиж гэнэ гэсэн үг. Нэг энэ болохоор 3 гэсэн хэмжээтэй. Энд 3 энд 1 гэсэн хэмжээтэй. Энд 3 гэсэн хэмжээтэй. Тэгэхээр B нь бол матриц. Энэ нь болохоор U нь болохоор вектор. V нь болохоор юм хэвтэй мөр вектор тийм ээ. А нь болохоор зүгээр тоо гэсэн. За тэгээд энэ байдалд бичээд энийг бодох гээд үзье. Eta A eta гэж юу юм бэ гэдгийг. За ингэ бодохоор юу болж ийн гэхэлэр eta-г A-гаар үржүүлэхээр
юу болох вэ гэхээр эхний мөр нь яахчгүй. Тэгээ бусад энэ доотлын 3 мөр бүгдээрээ хасахаар солигдно. Тэгэхээр А V транспоз хасах U хасах V байдалтай болно гэсэн. За энийг этагаар дахиад нөгөө талаас нь үржүүлэхээр юу болох вэ гэхээр юу болох вэ гэхээр эхний баг нь энэ баг нь яахчгүй. Энэ баг нь болохоор хасахаараа солигдно. Тэгэхээр А хасах V транспоз хасах U B гэсэн үг. За тэгэхээр эн чинь болохоор нөгөө Лоренцийн энэ нөхцлөөр яаж юм гэхээр энэ юм чинь өөрөө энэ анхны А-гийн хасахтай тэнцүү байх хэрэгтэй гэсэн үг тийм үү? Тэгэхээр нөхцөл маань юу болж байна? А хасах V транспоз хасах U B тэнцүү. Одоо тэгэхээр энээсээ транспоз авна тийм ээ. Хөрвүүлнэ. Тэгэхээр А болно. Энд болохоор U гараад ирнэ дээд талд нь. Доод талд нь энд болохоор U транспоз гэсэн юм гарч ирнэ. Доод талд энэ болохоор V гараад ирнэ. Буланд B-гийн хөрвүүлсэн матрис нь гарч ирнэ. Тийм ээ. Ийм энэ нөхцөлийг бид нэр шаардж байгаа. Тийм ээ. Lie алгебрын нөхцөл. Энэ зөвхөн А-гийн хөрвүүлсэн нь шүү дээ тийм ээ. Тэр өмнө хасах тэмдэгтэй байгаа. Энэ нөхцөлийг шаардж байгаа тийм ээ. За тэгэхээр жишээлбэл А тэнцүү хасах А гэсэн үг. Тэгэхээр чинь А 0 байхаас өөр аргагүй болно. B тэнцүү хасах B транспоз гэдэг чинь үгсэг үү? B-ийн эсрэг тэгшимтэй өөрөөр хэлбэл B нөгөө жижиг S-о 3 дотор ордог матриц байна гэсэн үг. Энд хасахыг тавина гэсэн тийм ээ. Тэгэхээр энд хасахыг тавина гэхээр чинь U тэнцүү V гэсэн үг. Нөгөө талаас U тэнцүү V гэсэн үг. Өөрөөр хэлбэл А гэдэг матриц маань ямар хэлбэртэй юм болч байгаа гэхээр эндээ 0 тэгээд сая юун дээр энэ B гэдэг матриц нь эсрэг тэгшимтэй болчлоо шүү дээ. Тэгэхээр чинь мэдээж диагонал дээр 0 болчихно тийм ээ. Ийм юм болчихно. Тэгээд дээд талын мөр UV гэхээр чинь энд байгаа мөр энд байгаа мөртэй яг адилхан гэсэн үг. Хасах тэмдэг авахгүй болчихно. Ийм болчихно тийм ээ. Яагаад гэвэл тэр хасах тэмдэг авахгүй гэдэг нь ерөөсөө энэ eta гэдэг юмнаас болж гарч ирж байна. За эндээ болохоор энэ хэсэг байгаа шүү дээ. 3-ыг харьцан 3 гэсэн. B гэдэг хэсэг нь болохоор зүгээр жирийн эсрэг тэгшинтэй матрицуу. Тэгэхээр A B C E F G гэж байсан бол энд хасах E хасах F хасах G гэж байна гэсэн. Тэгэхээр энэ маань одоо энийг Лоренцийн Лоренцийн бүлгийн Lie алгебрын хэлбэрний ийм хэлбэртэй матрицууд байдаг гэсэн. Тэгэхээр яг нэг юм харагдаж байна. Тэр нь болохоор энэ Лоренцийн бүлэг маань баруун доод болонда жирийн S-о 3-ыг агуулж байна тийм ээ. Жирийн огторгон эргүүлэлт. Тэр нь бол үнэн шүү дээ тийм ээ. Энэгээр хугацааны хувиргалт байхгүй. Одоо нэг инерциал тоглолын системээс өөрлөө нь буулгаж байгаа хувиргалт Лоренц хувиргалууд гэх юм бол зүгээр огторгон эргүүлэлтүүд байна. Тэр нь энд байж байна. Тэгээд өөр юм руу яваад өөр инерциал тоглолын систем рүү шилжчихээр энэ дээд талын ABC 3 хэрэглэгдэж эхэлнэ тийм ээ. Эхэлнэ гэсэн үг. Эдгээр чинь болохоор нөгөө хурдтай яваад тоглолын системээс нөгөө өөр хурдтай яваад тоглолын систем рүү шилжихэд хэрэглэгдэж байгаа коэффициентүүд. За одоо хэдүүлээ яах вэ? Суурь бич. Тэгэхээр за А гэд нэрлэлсэн. За жишээл A1 B1 гэж явна. A1 A2 A3 тэгээд B1 B2 B3 гэх нөгөө SO4 дээр хэрэгжилж байсан тэ төстэй юм.
За тэгэхээр А1 нь юу юм бэ гэхлээр ерөөсөө А-нууд нь болохоор зүгээр ингээд эхний энэ мөр багна дандаа 0. Тэгээд энд нь нөгөө бидний ярьж байсан хуучин А1-ийг энд хийчихнэ. 3 хэрэгцэн 3 хэмжээтэй А1-ийг. Тэр чинь ямар юм байла? Энэ байна гэсэн үг. Энэ байна шүү дээ, тийм ээ. ESO 4 дээр нь ард талд нь ийм мөр баг нэмээд байсан бол одоо болохоор урд талд нь нэмж байгаа, тийм ээ. Тэр нэг их чухал биш гэхдээ зөв бидний юун дээр тийм ялгаатай. Бидний энэ тооцоон дээр тийм баг. Тэгээ ард нь мэдээж нэмж болох байсан. 4 дэх координат гэдэг. Одоо болохоор 0 дэх координат гэдэг урд нь нэмчихэд байгаа. За тэгэхээр энэ матрис орж ирнэ гэсэн үг. Тэнд. Эндээ хасах нэгтэй байна. За тэрийг санаж гараа. Энд хасах нэгтэй байсан байна. 1-0 гэдэг ийм. За А2 нь болохоор бас яг адилхан ийм. За одоо энэ дээр би зүгээр ингэж бичиж. Нөгөө хуучин А2 энд ирнэ гэдэг. Ийм байдалтайгаар. За А3 нь бас адилхан. Хуучин А3 энэ гэдэг нь болохоор энэ чинь нөгөө ESO 3-ыга болондоо агуулдаг байгаа шүү дээ, тийм ээ. Тэгэхээр энэ дрийг зүгээр шууд энд нь тавьчихж байгаа. За одоо тэгэхэд шинэ юмнууд бол шинэ B-нүүд гарч ирнэ гэсэн үг тийм ээ. B1 B-нүүд нь яаж гарч ирэх вэ гэхлээр одоо энэ болондоо бол дан 0. Тэгэл энэ ABC гэсэн 3 коэффициентоос болоод A1 бус нь 0 бол B1, B1 болохоор B2, C1 болохоор B3 гэдэг тийм ээ. Тийм юм тодорхойлж. Тэгэхээр 0 0 0 биш ээ. 0 1 0 0 1 0 0 тэгээ энэ дээр бус нь бүгддэг. B2 нь болохоор 0 0 1 0 гээд энэ дан тэгтэй. B3 нь болохоор 0 0 0 1 0 1 ийм. Тэгээ одоо эднэрийнхээ коммутаторыг бодно гэсэн үг. Яг түрүүний ESO 4 шиг. За тэгээ бодох юм бол за эхний мэдээж энэ А-нуудын коммутаторууд бол өөрчлөгдөхгүй. Яг хэвээрээ байж байгаа. AL гэдэг ийм гарчна. AB-гийн холигдмал юмнууд бас өөрчлөгдөхгүй байгаа. Энэ чинь юутай гарч илаа B-тэй гарчсан тийм ээ B. За харин B-гийн хоорондын коммутаторууд яах нь вэ? Тийг харъя. Нэгийг хэдүүлээ зүгээр өөрснөө тооцоолоод үзье. За B1 B2 гэж байна. Ингээд явахлаар байхгүй байна. Ингээд явбал энэтэй зөвхөн тэг биш элемент өгж байна тийм үү? 1 3 гэдэг элемент. Ийм за хасхна гээд одоо B2-ыг B1-ээр үржүүлнэ. Ингээ байхгүй байна. Энийний хосолж байгаа ганц тэг биш нь болохоор энд байна. Үнэ. Энэ дээр буруу шүү дээ. Энэ эхний баг нь бишээ. 2 дахь баг нь 3 дахь багантай хосолсон шүү дээ. Тэгжиж 0-ыг өгсөн. Тэгжиж тэг биш элемент өгсөн шүү дээ, тий. Тэгэхээр энэ дээр биш байна. Яг энэ дотол элемент нэг байна, тийм үү. За нөгөөх нь болохоор энэ 3 дахь баг нь 3 дахь мөр нь 2 дахь багантай нийлсэн байна. Тэгэхээр энэ элемент 0 байна, бусдыг.
Тэгэхээр энэ дээр юу гарах нь вэ? 1 хасах 1 0 0 0 0 0 0 гэсэн юм. Энэ ямар элемент болж таарав? Энэ A3 байгаа. За A3 харъя. A3 энд байж байна. Энэ элемент хамгийн дээд талын элемент хасах 1 байгаа шүү. Сайн харж байгаа. Сайн санаарай. Хамгийн дээд талын элемент хасах 1 байгаа. За тэгсэн чинь бидний энэ гарсан юм дээр хамгийн дээд талын элемент 1 байж байна, тийм ээ. Тэгэхээр энэ хасах A3 гэсэн үг. Тэгэхээр энэ Лоренцын бүлэг дээр энэ B-нүүдийн коммутацийн харьцаа нь болохоор хасах тэмдэгтээ ингэж гарч байгаа. Энэ болохоор энэ нөгөө ESO 4-тэй эсрэгээр, тийм ээ. Бусд нь яг ингээд хэвээрээ байж байгаа. Энэ дээр болохоор ийм болж гарч ирж байна. Тэр нь мэдээж ийм заавал адилхан байх албагүй шүү дээ, тийм ээ. Юун дээр болохоор ESO 4 дээр чинь болохоор ийм юмнууд байгаагүй. Энэ дээдлээ 1 байсан бол доотлолтой дандаа хасах 1-тэй байсан шүү дээ, тийм ээ. Энэ дээдлээ 1 байсан бол эндээ хасах 1 байх шүү дээ. Энэ дээр болохоор энэ хоёр тэмдэг адилхан байгаа. Тэгэхээр тэндээс болоод ингэж хэлж байна. Тийм ээ, тэмдэг нь адилхан байгаас бол. За тэгэхээр одоо нөгөө BC гэдэг бишээ CD гээд өмнө нь тодорхойлж ирсэн юунууд биш үү? А дээр нэмэх нь BJ гээд D-гээ болохоор А-гаас хасах нь B гээд тодорхойлсон чинь энэ хоёр нь тус тусдаа SU2-ыг өгсөн шүү дээ, тийм ээ. Тэгж одоо тэгж болохгүй. Ягаад гэвэл энэ коммутацийн харьцаа хасах болчихж байгаа учраас ингээд бичих юм бол жишээлбэл энэ хоёрын хоорондын коммутацийн харьцаа нь тэг биш гарахад байна. Тэгэхээр тийм гаргахын тулд яах вэ гэхлээр одоо энийг харъя. Энийг аваад. B-ийг жоохон өөрчлөх хэрэгтэй. Энэ хоёрыг ингээд харъя л да. B-ийг өөрчлөхөөр A нь өөрчлөгдөхгүй учраас энэ харьцаа бол хэвээрээ байж байна, тийм үү? Тэгэхээр тэрийг харах хэрэг байхгүй. Зөвхөн энэ хоёрыг харах хэрэгтэй. За тэгэхээр B-ийг яаж өөрчлөх гэдэг нь гэхлээр би B-ийн оронд I BJ гэдэг юм байна гэж бодъё, тийм үү? Тэрийг авъя. Тэгэх юм бол яах вэ гэхлээр A-яар үржүүлнэ гэдэг чинь энэ коммутаторт B 2 дахин орж байгаа учраас дотор нь квадратик байдлаар орж байгаа учраас хоёулын дотор нь ингээд I гэж хийгээвэл өмнөхийг нь хасах тэмдгээр үржүүлнэ гэсэн үг, тийм үү? Тэгэхээр өөрөөр хэлбэл эндээс юу болох вэ гэхлээр за би энийг яг чанга доор нь бичиж тэгвэл дээр юм шиг. Энэ болохоор энийг засахын тулд би I BJ гэдгийг I BJ-ээр солиул яах бол гэд асуулын тэмдэг үлдээсэн байна. Одоо тэгэхээр энэ дээр I гэдэг юм дотор нь хийж өгье гэж бодъё л да. Тийм ээ. Тэгэх юм бол энэ I квадратаар үржүүлнэ гэдэг чинь хас нэгээр үржүүлсэн гэсэн үг шүү дээ. Тэгэхээр баруун гартлын тэмдэг засагдана гэсэн үг. Нэмэх тэмдэгтэй болно. За одоо энэ доод талын юмны хувьд болохоор яах вэ гэхлээр мэдээж баруун гартал энд нэг биетэй баруун талдаа бас биетэй болохоор болж байна, тийм үү? Хамаагүй. А-яар үржүүлчихэд энэ А нь энд давагдаад болчихно гэсэн үг. Тэгэхээр J тэнцүү нийлбэр epsilon JK L гэдэг. Тэгээд энэ дээр I BL гэдгийг одоо нэг шин BL-ийн оронд BL гэсэн юмны үр гүйцэтгүүлэх гэдэг байгаа шүү дээ. Тэгэхээр одоо ингээд болно гэсэн үг. Өөрөөр хэлбэл хэрвээ би CJ гэдэг юм яг хуучнаараа биш одоо IG дээр нэмэх нь AGA дээр нэмэх нь I BJ гэдэг D-г болохоор AJ хасах нь I BJ гэж тодорхойлох юм бол яг өмнөх шиг юм болно гэсэн үг тийм ээ. Ингэх юм бол яана гэсэн үг. Ийм гэвэл өмнө яригдсан
SO4 шиг болгоно. Өөрөөр хэлбэл яана гэсэн үг. Энэ CJ эднэрийн коммутац нь ийм юм болно гэсэн үг шүү дээ. Яг нөгөө яг нөгөө SU2 юм уу эсвэл SO3-ын шиг. Тийм юмний хоёр хуулбар байгаа юм шиг тийм ээ. C-гээр өгөгдсөн нэг юм байна, D-гээр өгөгдсөн нэг юм. Тэгээд энэ CD-ний эднэрийн хоорондын коммутац нь болохоор тэг байдаг. Тийм юм байна гэсэн. За гэхдээ энэ дээр жоохон юу байгаа. Яг шууд ингэж ажиллаж байна гэж байхгүй. Юу болох вэ гэхлээр ийм юм болно. Энэ AJ бид нар чинь болохоор өмнө нь яаж исэн бэ гэхээр энэ A, B нарыг хооронд нь зөвхөн бодит коэффициенттайгаар SO31 гэдэг чинь юу юм бэ гэхлээр энэ A, B нарын бодит коэффициенттэй шугам комбинац шүү дээ. Тийм үү? Эднэрийн. Тэгэхээр тэрийг яаж бичиж гэж тохирлоо span R ийм байгаа тийм үү. За тэнгуут энэ CJ гэсэн юм тодорхойлохоор яах вэ гэхээр өмнө нөгөө I-та юм гараад ирж штэ BJ-тэй. Тэгэхээр энэ I гэдэг юмтай юм шууд ингээд CJ гэж нэмээд ийм оруулж ирээ. Тэгээ CJ-гийн шугам комбинацыг авч үзье гэвэл өмнө нь энэ байсан юмнаас гараад явчихна гэсэн үг. Энэ A, B нарын зөвхөн бодит коэффициенттэй шугам комбинацыг бид нэр авч үзчихсэн тийм нэг юм шугам окторгоо байж байгаа. Тэгсэн чинь одоо энэ CJ, DJ гэдэг ийм комбинац авч үзээд эннийхээ шугам комбинацыг аваад үзчих юм бол өмнө нь ярьж ирсэн юмнаас ийм хөндлөн ийм окторгоо ч юм уу тийм юм дотор ороод ирнэ гэсэн үг. Энэ CJ. Тэгэхээр одоо эднэрийг ярихын тулд бид нар яах вэ гэхэлэр энийг комплекс коэффициенттайгаар ярих хэрэгтэй гэсэн үг. Энэ өмнө авч ирсэн юмыг. За тэгэхээр энийг бид нар юу хөө комплексчлолч гэх юм уу. За энэ юу юм бэ гэхээр за SO31 гэд хуучин бүлэг байсныг коэффициентуудыг нь одоо бодит байсан юмыг комплекс болгоцсон юм хэл. Тэгэхээр тэмдэглэгээ нь юм байна. Тэ. За тэгэхээр одоо өмнө байсан бодит коэффициентийн оронд комплекс коэффициент авна гэсэн. Ямар ч хамаагүй комплекс коэффициенттайгаар энэ A, B гэдэг юмнуудаа хооронд нь янз бүрээр нэмнэ гэсэн комплекс коэффициентуудаар үржүүлээд. За ингэсэн байхад бол харин одоо A, B-гээр төрөгдөжсэн юм маань болохоор CD-гээр бас төрөгдөн яг адилхан. Тийм үү? Одоо комплекс коэффициентыг зөвшөөрчих юм бол энд нэг шугам комбинац байж чинь комплекс коэффициенттэй энэ бас нэг өөр нэг юм байж. Тэгэхээр CD-г өгдсөн байхад AB-г олж болно. AB-г өгдсөн байхад CD-г олж болно. Тэгэхээр энэ дэр бол ямар ч хамаа байхгүй болчихно. За ийм тэнцүү болж байна тийм үү. За цаашлах юм бол энэ маань C-гээр төрөгдсөн энтэй адилхан шүү дээ. C D2-ыг нь хооронд салгачиж болно. Ингээд салгачиж болно тийм ээ. За тэгэх юм бол CD чинь тусдаа яг SU2 шиг хоёрын Ли айлгэр шиг тийм коммутацийн харьцааг хангаж байгаа шүү дээ тийм ээ. Тусдаа. Тэгэхээр энэ хоёр чинь тусдаа SU2-тай адилхан гэсэн. Тэгэхдээ жирийн SU2 биш комплексжуулсан SU2-тай адилхан болно. Ийм адилхан болж байна. За энэ комплексжуулсан SU2 гэдэг нь ямар учиртай юм бэ гэдгийг зүгээр жоохон харъя.
За жирийн SU2 болохоор ч яаж илаа? Бид нар өмнө нь энэ болохоор нэг 3 үүсгэгчтэй байгаа тийм ээ. 3 үүсгэгчийг бод коэффициенттайгаар авсан юм байгаа шүү дээ. За тэр 3 үүсгэгчийг нь яг янз бүрээр нэрлэж болно. Бид нар S1, S2, S3 гэсэн нэг юм авсан байгаа. Гэхдээ тэр нь болохоор нөгөө өмнө яг ярьж ирсэн үүсгэгчтэй N1, N2, N3 гэж илүү те. Тэрийг A-аар үржүүлэхэд энэ S1, S2, S3 гэж гарч иж байгаа шүү дээ. Тэгэхээр тэднийгээ буцаагаад авахын тулд энэ S1, S2, S3-ыг A-аар үржүүлнэ гэсэн үг тийм үү. Тэгэхээр ийм юм байгаа. Тэгснэ тэгвэл комплекслжуулсан SU2 нь мэдээж би нэг N гэд нэрлэлчүүл дээр ч юм уу. A гэсэн юм байгаад болохоор сонирн байж магадгүй. Ийм байгаа тийм ээ. Тэгээд A нь болохоор S-үүд нь болохоор хасах A шин хэрвээ нэг биш бол тийм ээ. Иймэрхүү юмнууд байгаа. Тэг физик нөгөө хэмжигдэхүүн тодорхойлохын тулд A-гаар үржүүлээдсэн шүү дээ. Эрмит матрц болох гээд. Тэгээд S нь цаашаага Паули матрцтай энэ холбогддог. За N1, N2, N3 гэх тийм ээ. Тэгвэл S2 комплекслжуулсан S2 гэдэг нь болохоор мэдээж энэ N1, N2, N3-ыг ямар ч хамаагүй комплекс коэффициенттайгаар аавна гэсэн үг. Тийм ээ. Ийм юм хэлж байгаа. За тэгээд ингэж хэлж болно. Тэгээд эднэрийн одоо нөгөө дүрслэлүүд гэх юм бол дүрслэлүүд нь бидний жирийн SU2-ын дүрслэлүүдтэй ямар холбоотой юм бэ гэсэн асуудал гарна. Одоо хэрвээ бид нөгөө өмнө хийсэн юм ашиглая гэвэл энд чинь одоо SU2-ын комплекслжуулсан SU2-ын дүрслэлүүд хэрэг болоод байна шүү дээ. Тэгэхээр бид нар өмнө болохоор зүгээр комплекслжуулсан биш бодит энэ жирийн SU2-ын төлөвлөлийг авч үзсэн байна. Тэгсэн чинь яг үнэндээ бид нар комплекслжуулсныг нь байгуулсан байна. За тэрийг одоо яагаад гэдгийг харъя. Яагаад вэ гэхлээр за энэ ингэ байж. Яагаад вэ гэхлээр бид нар энэ N1, N2, N3-ыг би за эхлээд ямар ч байсан эхлээд S1, S2, S3 болгосон тийм ээ. Энэгээр илэрхийлж бичсэн. Тэгснэ энэ S нэмэх гэдэг нэг юм тодорхойлцсон шүү дээ. S нэмэх нь болохоор S1 дээр нэмэх нь I S2 гээд S хасах нь болохоор S1-ээс хасах нь I S2 гээд за S3 нь болохоор зүгээр өөрөө ингэ байж байсан тийм ээ. Энийг авч үзсэн гэдэг чинь юу гэсэн үг вэ? S2-ын энэ комплекс коэффициенттэй юм аваад үзсэн байна шүү дээ. Тийм үү? Өөрөөр хэлбэл за энэ I-тай ярьж байгаа юм бол бүгдийг нь I-аар үржүүлчихээр энд I-гоо болоод IS2-ын комплекс коэффициенттэй юм аваад үзсэн байна гэсэн үг. Тэгэхээр бид нар эхлээд яг үнэндээ бол энэ дүрслэлийг байгуулахдаа эхлээд SU2-ыг комплекслжуулаад тэгээ комплекслжуулсан SU2 дээр энэ дүрслэлийг нь бодцоод тэгээ буцаагаад яасан бэ гэхлээр өөрөөр хэлбэл ингэсэн гэсэн үг тийм ээ. За ро S нэмэх ро S хасах ро S3 гэсэн юмнуудыг олсон тийм ээ. Тэгэхээр эдгээр нь болохоор үнэндээ комплекслжуулсан SU2-ын дүрслэлийг өгж ирсэн байна. Тэгээд ингэж олсон хойно яах вэ гэхээр мэдээж бид нэр ро S1 S2 руугаа буцсан шүү дээ. Жишээлбэл ро S1 гэдэг нь болохоор яаж болох вэ? Энийг энэ хоёрыг нэмээд хоёр туваачна гэсэн үг. Ингээд тэгээд S2-ыг бас олоод S2 нь болохоор яа гэсэн үг энийг хасаад 2i тоон гэсэн үг тий.
Тэгэхээр I хуваах нь 2 руу S хасах нь I хуваах нь 2 руу S нэмэх байдалтайгаар. За тэгээд роо S3 нь бол хэвээр байж байна. Тэнгүүтээ яах вэ гэхээр энэ гурвынхаа одоо гурвын бодит шугамн комбинацийг авна. Шугамын эвлүүлгийг авснаар SU2 энэ комплекс жуулаагүй жирийн SU2-ын дүрслэлүүд гарна. Бодит SU2-ын дүрслэл гарна. Тэгэхээр ийм байсан гэсэн үг. Тэгэхээр одоо бид нэр хэрвээ энэ комплексжуулсан SU2-ын дүрслэлийг авъя гэвэл зүгээр л энэ гурвыгаа ч юм уу эсвэл энэ гурвыг ч авсан болно. Энэ гурвыг аваад бодит коэффициенттэй гэдгийг нь зүгээр болиод ямар ч хамаагүй комплекс коэффициенттайгаар шугамн комбинацийг нь авчихна гэсэн үг. Тэгэнгүүт комплексжуулсан SU2-ын дүрслэлүүд гараад ирнэ гэсэн үг. За тэгэхээр бид нар юу гаргах ч вэ? Ийм юм байгаа тийм ээ. SO3 комплексжуулсан SO3 гэж нэг юм байна. SO3 нэг гэсэн Лоренцийн бүлэг. Энэ нь болохоор юутай isomorph гэд харуулчлаа. CD2-ын span байна тийм үү? CD2-ын. За CD2 маань юу гэлээ? CD2 маань хуучин ийм AB-гээр ингэж өгдөж байгаа тийм үү? Тэгээд тэрийг нь биччихье. Энэ болохоор мэдээж комплекс коэффициенттэй. Нэг нь C гэдэг нь болохоор A дээр нэмэх нь за AK нэмэх нь IBK гэсэн юм байж байгаа тийм үү? K 1 2 3 гэдэг юм. Нэмэх нь комплекс коэффициенттэй одоо AK-гаас хасах нь IBK гэсэн нэг юм байж байгаа. За тэгээд энэ деталын одоо энийг ингэж үзэж болно шүү дээ. Зүгээр хоёрыг үржих нь хоёр матрицууд байгаа шүү дээ тийм ээ. Тэгэхээр хоёрыг үржих нь хоёр SU2-ын өөрийнх нь SU2-ын хоёр хэмжээстэй дүрслэл гэхлээр юу болох вэ гэхээр SU2 чинь өөрөө хоёрыг үржих нь хоёр матрицууд байгаа шүү дээ тийм ээ. Тэгэхээр хоёр хэмжээстэй дүрслэл гэдэг нь болохоор SU2 бүлгийг өөрийг нь өгнө тийм үү. Дүрслэл нь SU2-ын тодорхойлолтод ордог дүрслэл юм тийм ээ. Тодорхойлолтод ордог гэдэг нь SU2 гэдэг маань ямар матриц вэ? Энийг чи бид нар боддоогүй байгаа билүү? SU2 гэдэг нь болохоор хоёрыг үржих нь хоёр матрицууд. Тэгээд за бодоогүй гэсэн зүгээр биччихье. Анти-эрмит тэгээд мөргүй ийм матрицууд. Тэгэхээр энэ тодорхойлолтод одоо энэ ийм матриц байх ёстой гэдээ хоёрыг харьцан хоёр матрицууд орж байгаа биз. Энэ матрицууд чинь өөрөө болохоор өөрөө юун дээр гарч ирэх вэ гэхээр нөгөө энэ SU2-ын дүрслэлүүд гэдэг нэг хэмжээстэй хоёр хэмжээстэй гэдээ явдаг штэ. Тэгэхээр хоёр хэмжээстэй гэдэг дээр нь энэ матрицууд нь өөрснөө гарч ирнэ. Тийм үү? Гарч ирнэ штэ. За тэгэхээр тэр утгаараа би энэ деталд нь энийг би тийм n тэнцүү 2 байх rho 1 гэсэн дүрслэл гэж бодъё. n тэнцүү 2 дүрслэл rho 1 энэ нь болохоор бас n тэнцүү 2 дүрслэл rho 2. Одоо мэдээж дүрслэл гэж ярина гэдэг чинь
Дүрслэл гэж яриад байх чинь нэг тийм юм байхгүй л да. Ягаад гэвэл энэ SU2-ын жишээл энэ роныг дүрслэлдэх А гэдэг матрицын дүрслэл нь юу юм бэ гэхлээр А өөрөөр болно шүү дээ, тийм ээ. Энэ ро 2-ын ч гэсэн А гэсэн матриц өгсөн байхад энэ дүр нь юу юм бэ гэхлээр жишээлбэл ро 2А гэх юм бол А нь өөрөө болно шүү дээ. Яг энэ тодорхойлолд орж байгаа матрицууд өөрөө гарч ирнэ гэсэн. За тэгэхээр одоо яах гээд байгаа вэ гэхлээр бид нар ингэх гээд байна. Энэ дүрслэл дор за ингээд баахан олон матрицууд ингээ гараад ирсэн тийм үү. Ингээ энэ 3 матриц гарч ирж байгаа. Энэ 3 матриц гарч ирж байгаа. Тэрнийг янз бүрийн комплекс коэффициенттойгоор нэмээд ингээд байж болох бүх юмуд гарч ирж байгаа. Тэр нь болохоор энэ комплексжуулсан SO3-1 болно тийм үү. Тэгэхдээ бид нар ч юм болохоор комплексжуулсан SO3-1 биш. Жирийн SO3-1-ийн юуг авах гэдэг байгаа шүү дээ. Төлөөллийг дүрслэлийг гаргах гэдэг байгаа шүү дээ тийм ээ. Тэгэхээр энэ маань одоо юу юм бэ гэхлээр хуучин анх байсан нь болохоор зүгээр А Б-гийн А ба Б-гийн бодит коэффициенттэй шугам комбинац байсан тийм үү. Тэгэхээр бид нар одоо яах гэж байна гэхлээр энэ дээр энэ матрицууд энэ комплекс коэффициенттэй энэ олон матрицууд дотор чинь бас одоо бодит коэффициенттойгоор авсан энэ А Б матрицуудыг бодит коэффициенттойгоор авсан тим матрицууд бас энэ дотор байгаа шүү дээ тийм ээ. Жишээлбэл зүгээр хэмжээсийг нь харах юм бол энд хэдэн хэмжээстэй 3 комплекс 3 хэмжээстэй юм байна. Энд комплекс 3 хэмжээстэй. Тэгэхээр чинь бодит хэмжээсээр явбал 12 хэмжээстэй юм байна гэсэн үг. Энд болохоор зүгээр бодит хэмжээсээр 6 байгаа. Тэгэхээр энэ бодит SO3 гэдэг нь болохоор энэ том юун дотроо одоо энэ комплекс коэффициенттэй комплексжуулсан SO3 нэг нь энэ байлаа гэж бодъё л та. Тэгэх юм бол дотор нь нэг юм арай бага хэмжээстэй 2 дахин бага хэмжээстэй тийм юм байна. Тэгэхээр одоо яах гэж нэхэр энэ дотор байгаа энэ ногоон дээр байгаа юмд энэ матрицууд маань яаж үйлчлэх юм бэ гэдгийг харах гэж. Тийм үү? Ногоон дээр байгаа матрицыг ийм дүрслэл гэж үзэх юм бол тийм ээ ингэж А дээр нэмэх нь Б, I Б, А-гаас нь I Б гэж салгах юм бол яаж харагдах нь вэ гэдгийг харах гэж. За тэгэхээр энэ зүүн гар талынх нь ро 1 гэсэн дүрслэл байна. Энэний зүгээр бодит SO3-1 дээр үйлчлэгийг нь харъя. Тэгэхээр жишээлбэл АК гэдэг юм хаашаа буух нь вэ? За АК гэдэг нь болохоор өөрөө юу? За би энийг энэ доод талд нь байгаа. Энэ чинь болохоор CK гэдэг ба шүү дээ тийм ээ. Энэ нь болохоор DK гэдэг ба. Тэгэхээр АК гэдэг нь болохоор C дээр D-г нэмэхэд АК гарна шүү дээ тийм ээ. Энэ хоёр дээр. Тэгэхээр C дээр D-г нэмээд 2 туваадаг ч юм уу тийм энэтэй пропорционал юм байж байгаа. Тэгэхээр ийм юм байвал одоо АК гэдэг элемент энэ ногоон дотор байгаа тийм ээ. Тэнгүүт ногоон дотор байгаа юм чинь болохоор CD-гээр бичих юм бол ийм болж сална гэсэн үг тийм. Тэгээд ийм болж салсан имийг юмны ро 1-ээр оруулсан имийг ро 1-ээр оруулахаар зөвхөн энтлийнх нь байгуулагч гарч ирнэ тийм үү. Энэ C-гээр илэрхийлэгдсэн байгуулагч нь гарч ирнэ. Тэгэхээр энэ нь болохоор юу? CK гэсэн үг. Тэгэхээр AK нь CK-д буудаг. BK нь болохоор
За BK гэвэл яаж болох вэ? C-гээс D-г хасаад I тухайн тийм ээ. I тухайн гэдэг нь болохоор хасах I-аар үржүүлсэнтэй адилхан тийм ээ. Тэгэхээр хасах I CK хасах DK гэхлээр хасах I CK руу боо. Ро 1-ийн хувьд болохоор ро 2-ийн хувьд болохоор яг хөө гэхлээр за AK-н CK дээр нэмэх нь DK гэж байгаа шүү дээ. Тэгэхээр энэ болохоор зүгээр DK руу боо. BK нь болохоор нэмэх тэмдэгтээ I DK гэдэг юм руу боо гэсэн үг. Тэгэхээр энэ дээр сая юу хийчих вэ гэдэг дахиад өөрөөр тайлбарлах юм бол ийм юм болоод байна. Ийм нөгөө CD гэдэг координатын систем байгаа тийм үү? CK, DK гэдэг. Тэнгүүд энэ дотор чинь координатын систем гэж одоо ингээ хоёр салгацсан юм байгаа шүү дээ тийм ээ. Комплексжуулсан ESO 31-ийг. Тэнгүүд энэ дотор нөгөө комплексжуулаагүй ESO 31 гэдэг нь жижигхэн юм байгаа гэсэн. Тэгэхээр жижигхэн юм нь болохоор нэг иймэрхүү байдалтай яваад байна. Тийм ээ? Ийм байдалтай. Тэгээ энэ дотроо бас олон координатууд байгаа л да AK, BK гэдэг. Тэгтээ яг зөвхөн AK-г ингээд харах юм бол CK, DK гэсэн координатуудыг ингээд олно тийм үү? Тэгэхээр тэрийг нь л ярьж байна гэсэн үг тийм ээ. Энэ AK энд байгаа цэгийн C координат нь энд байна, D координат энд байна. Тэгэхээр C координат нь ингээд гарч байна, D нь ингээд гарч байна тийм. B гэдэг нь болохоор энэ дотроо арай өөр чиглэлтэй ийшээгээ чиглэлсэн ч юм байна гэсэн үг. Тэгэхээр тэрэн дотор нь явхад CD2 нь яаж өөрчлөгдөж байна гэхээр ийм байдалтай өөрчлөгдөж байна. За одоо энийг яг физикийн хэмжигдэхүүнүүдтэй холбоё гэвэл яаж холбох вэ гэхээр энэ AK-нууд нь болохоор бид нар харсан тийм ээ. Энэ болохоор зүгээр жирийн эргүүлтүүдэд хагалзах үүсгэгчүүд байсан шүү дээ. Тэгэхээр эднэр болохоор импульсийн момент ч юм уу эсвэл спинд хагалзах юмнууд байна гэсэн. Энэ А-нууд болохоор. Б-нүүд нь болохоор энэ хугацааны координаттай хамааралтай юм байна. 0 дугаар координаттай. Тэгээд нөгөө юу гэж ярьдаг? Инерциал хоолны систем солих тэр хувиргалтанд харгалзах тийм үүсгэгчд байгаа. Тэгэхээр эндээс бид нэр физик хэмжигдэхүүнүүд яаж гаргадаг вүлээ? I хасах I-аар үржүүлж гаргадаг тийм үү? Тэгэхээр JK гэх юм бол жишээлбэл нөгөө Планкийн тогтмолыг 1 гэх юм бол ийм юм болно тийм ээ. Тэгээд энэ JK гэсэн хэмжигдэхүүн юунд буух вэ гэхлээр энэ А-тай харилцаж байгаа тийм ээ. А нь болохоор C-д бууж байна тийм ээ. За тэгээд ямар ч байсан өмнөдөлтөө хасах ICK гэж үржүүлэх нь байна. Тэгээд CK гэдэг нь юутай холбоотой юм байгаа вэ гэхлээр энэ тэнцүү хоёрыг харьцах нь хоёрыг үржих нь хоёр хэмжээтэй SU2 матрицууд байгаа шүү дээ тийм ээ. Матрицуудаар энэ SU2 маань төрөгдөж байгаа тийм үү. Тэгэхээр SU2-ыг төрүүлдэг тийм юм байна шүү дээ тийм ээ. Тэгэхээр бидний нэг дүрслэл дээр нэг каноник дүрслэл дээр яаж дүрсэлж ялаа эднэрийг S1, S2, S3 гээд тийм ээ. S1, S2, S3 гэчингүүтээ эднэрийг яасан? Эднэр чинь болохоор нөгөө юутай Паулийн матрицуудтай холбогдож байсан шүү дээ. Жишээлбэл S1 нь 2-1 сигма 1 гэх мэтчлэн. Тэгэхээр эднэр болохоор яах вэ гэхлээр JK гээд энэ импульсийн момент ч юм уу эсвэл спины хэмжигдэхүүнүүд маань 2-1 сигма K гэдэг юм руу боно. Одоо KJ гээд энэ нөгөө импульс юуны инерциал тоолны систем солихтой холбоотой энэ хэмжигдэхүүнийг бас А-аар үржүүлээд KJ гэсэн юм тодорхойлчих юм бол энэ KJ нь болохоор юу руу буух вэ гэхлээр ийм юм руу боно тийм ээ. За тэгэхээр CK-г би сигма K-тэй адилтгацсан байгаа шүү дээ. Тэгэхээр 2-1 сигма K. Тэгэхээр энийг хасах А-аар үржүүлнэ гэсэн үг. Хасах I хуваах нь 2 гэж байна.
сигма J тийм үү. За тэгэхээр энэ SU2-ын хоёр хуулбар байгаа шүү дээ тийм ээ. Тэгэхээр эхний хуулбарт нь орохдоо яах вэ гэхээр эхний хуулбарт нь орохдоо BK гэдэг чинь хасах ICK-гээр солигдоод дараагийн хуулбарт нь болохоор нэмэх IDK-гээр солигдчихсэн шүү дээ тийм ээ. Тэгэхээр энэ CK DK гэдэг чинь хоорондоо яг тэгшэрхтээ юмнууд байгаа. CK гэдэг нь болохоор энэ SU2-ын эхний хуулбарыг төрүүлдэг. Энэ нь болохоор DK гэдэг нь SU2-ын энэ баруун талын хуулбарыг төрүүлдэг тийм үүсгэгчд байгаа. Тэгэхээр DK гэдэг нь бас sigma K, энэ дотроо sigma K гэсэн үг тийм үү. Тэгэхээр энэ баруун талд нь орж ийнэ, зүүн талд нь орж ийнэ гэдгээс хамаарат энэ KJ гэдэг хэмжигдэхүүн маань, энэ үүсгэгч маань хасах I Pauli матрис эсвэл нэмэх I Pauli матрисаас солигдно гэсэн үг. За одоо жишээ авч үзвэл хараа илүү яаж магадгүй. За 0-ыг зүгээр хасчихъя. Одоо түрүү нөгөө SO4-ийн юунуудыг авч үзсэн шүү дээ тийм ээ. Жишээлбэл за 1-1 тийм ээ. 1-1 гэдэг нь болохоор спиннер ярих юм бол 0-0 спинтэй гэсэн үг. За энэ бол тривиал. Дүрслэл бай. За дараа нь 2 хэмжээстэй 1 хэмжээстэй. Энэ нь болохоор спиннер ярил 2-1 спинтэй 0 спинтэй дүрслэл гэсэн үг. За энэ дээр юу 0 спинтэй дүрслэхээр одоо юу гэсэн үг вэ гэхээр яг үнэндээ болвол нэг 2 ийм юм байгаа шүү дээ тийм ээ. C2 үржих нь C1 гэсэн юм дээр үйлчлэн гэсэн үг. Гэхдээ C1 гэдэг дээр нь болохоор энэ 0 байгаа учраас үйлчлэл нь тривиал болно. Тэгэхээр C1 нь эсвэл ингэж үзэж болох юм. C2-ыг үржих нь C1 гэдэг байгаа шүү тийм ээ. Тэгэхээр энэ чинь C2-тай яг адилхан. Яагаад гэвэл энэ C1 дээр нь зөвхөн нэг л суур элемент байгаа шүү тийм ээ. Өөрөөр хэлбэл бас ингэж хэлж болох юм. C2-ыг үржих нь энэний хэмжээс нь юу? Энэний хэмжээс нь 2 хэмжээст байгаа тийм ээ. Хэмжээс нь үржигддэг. Тэгэхээр энэ баруун гар талд нь байгаа юм ерөөсө тооцохгүй зөвхөн зүүн гар талын талд нь байгаа юмыг тооцоод яах вэ гэхээр одоо JK нь 2-1 sigma K, KJ нь болохоор хасах I хуваах нь 2 sigma J гэж явна. За хэмжээсээр 1 2 спиннерээ тооцвол 0 2-1 гэсэн. Тэгэхээр яг адилхан зүүн гар талд нь байгаа юмыг тооцохгүй зөвхөн баруун гар талд нь байгаа юмыг тооцно. Тэгэхээр J гэдэг энэ спинтэй юмнууд нь болохоор хэвээрээ зөвхөн энэ KJ нь урдаа нэмэх тэмдэг явна. Ингэж тооцогдно гэсэн. За тэгээд эндээс за 2-2-ыг үз тийм ээ. 2-2 гэдэг нь болохоор 2-1 2-1 гэсэн үг. За энэ дээр бол жинхэнэ хоёр тал нь хоёулаа ашиглагдана тийм үү. Одоо юун дээр энэ болохоор C2 дээр үйлчлэнэ. За C2 гэдэг нь ямар юм байх вэ? За C2-ыг ингэж бодъё. За U1 U2 гэсэн суурьтай байг тийм үү. Тэгвэл энэ тензор үржүүр окторгуйн суур нь болохоор U1 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 U2 U2 U1 U2 U2 бол тийм үү. Өөрөөр хэлбэл энийг би нэг иймэрхүү матриц 2-ыг хүрчэн 2 матрицаар төлөвлөж болно гэсэн үг. За иймэрхүү юм. За тэгээд үйлчлэл нь ямар байх вэ гэхээр
одоо А, Б гэд хоёр матриц JK гэдгийн үйлчлэл нь зүүн гар талд нь 2-1 сигма К. За эхлээд би энэ томыг өччихье. Баруун гар талд нь яахчгүй. Тэгээд зүүн гар талд нь яахчгүй. Баруун гар талд нь сигма К-гаар үржүүлсэн юм. Үйлчилсэн юм байна, тийм ээ. За KJ нь болохоор яах вэ гэхлээр зүүн гар талд нь хасах I-г хуваах нь сигма J гэдгээр үйлчилнэ. Баруун гар талд нь болохоор нэмэх I хуваах нь 2 сигма J гэдгээр үйлчилнэ. За энэ J K гэсэн энэ юунууд биш үү? Эднэр чинь болохоор яаж байгаа вүлээ? J K гэдэг юмнууд маань A, B нарыг оруулж байгаа тийм ээ. Тэгээд цаашлах юм бол нөгөө энэ хоёр үржүүрээ бид нар яалаа. Энэ ESO31-ийн Lee айлгэр шүү дээ тийм ээ. Энэ үржүүрийг бид нар CD2-оор төрөгдсөн юмд ингэж задлсан шүү дээ тийм ээ. Тэгэхээр яг үүндээ бид нар хэрвээ эндээс элемент авж байгаа гэж бичье гэвэл яаж бичих ёстой вэ гэхлээр энд иймэрхүү юм бичих ёстой гэсэн үг. CD2-ыг олоод за нэг нь болохоор чинь A дээр нэмэх нь B, нэг нь болохоор A-гаас хасах нь I, B гэж шүү дээ тийм. Тэгэхээр JK2 нь өвдсөн байхад яах вэ гэхлээр иймэрхүү юм болно гэсэн үг. JK нэмэх нь KK, JK хасах нь KH байдаг юм тийм ээ. Гэхдээ өмнөө яг коэффициенттай байна. Ямар нэг I ч юм уу, хасах I ч юм уу тийм ээ. Тэрийг нь хайцсан байгаа. Бид нар энэ хоёрын хооронд шилжихтэй нэг I-аар үржүүлээд байгаа шүү дээ тийм ээ. Эднэрийн хооронд шилжихтэй. Тэгэхээр ямар ч энэ хос дотор байгаа элементийг бид нар болохоор JK2-оор параметрчлээд байгаа шүү дээ тийм ээ. Энэ дотор байгаа. Тэгэхээр JK-гийн өмнөх коэффициент нь өгөгдсөн, KK-гийн өмнөх коэффициент нь өгөгдсөн байвал энд байгаа элемент тодорхой болно гэсэн үг. Тэгэхээр тэр коэффициентийнхоо байгаа. Тэгээд энэ оператор нь болохоор энэ C2-ыг үржин C2 гэдэг окторгоо дотор ийм байдлаар үйлчилнэ гэдгийг хэлж байна.